За одоо сонсогдож байна уу? Нэрээ сонсогдож. За хай. Хай. За хай. Өмнөх дугаар дээр тэгтээ хоёр нэр надгүйгээр хийсэн сэтгэлээ чи сансъя. Угна ямар исэн. Гоё л эсэн шүү дээ. Ихтэй үндэ. Би зайлаад би. Яа, ихтэй үндэ гоё л эд юм шүү дээ. Инехгүй юм дээр л инээгээл зүгээр. Баясаал эсэн. Баясаал. Дараагийн дугаар тэгтээ тэгэхээр нэг ихтэй оруулж мурах юм. Тэгё. Марлагийн нөгөө нээз нь яасан. Оо болно ч гэж би хэрэлдсэн гэж хэлээс. За тэгэл намуна нэг найзад Над ямар юм бэ? Өдөөд аваа. За өнөөдөр ярэ. За үндсэн өнөөдөр юу ярих гэж ирлээ? Бол бидний хайрт 5 оролцогч. Оролцогч. Oh my god 6. Бидний хайрт 6 оролцогч. Physical Asia-гийн домгуу да шүү. Нэр үнэхээр амарсэн шүү дээ. Дурагчтайгаа ингэ зүгээр сэтгэлээ хаалцах чаа тий. Топ 5 нэрлэнэ гэстэй угаасаа. Ингээл та тэрнээс өмнө нэг жоохон За юу ярих юм? Тэр талаараа гоё ярьж л та. эхлээ шууд. Тий. Яг нэг ямар хошиг байсан ч юм уу тий. Юу үзээд ямар байсан гэж байгаа. Яа би ихтэй нэр үзээд бүр яг ингээд монгол хүн болж төрсөндөө амар бахархсан. Би бүр зүгээр ингээд гэрээсээ гараад би монгол шүү гэж Рил явуулсан шүү дээ тий нөгөө монгол дэлхийн талыг эзэлсэн шүү даахраа. Тэгмээр би бүр санагдсан заяа. Эсвэл метрон дотор ч юм уу. Тэнгүүтээ би бүр юу яагаад Монголын нуус төвчөө уншихаар болоо. Тэгээ одоо уншиж байгаа заяа. Тэгээ бүр ингээд яг Монгол руугаа яваад монгол хүн гэдгээ ингээ амар бахархаад монгол хүн болж төрсөндөө ингээд ямар азтай тохиолдол бэ гэж бодож магадгүй. Тэгээл айгуу нэг сэтгэлд өгөөчтэй айгуу сайхан хэтрүүлэг болсон гэж бодож байна. Чи нуус тавьж байгаа яасан уцснаас уншиж байгаа уу? Би уцснаас уншиж байгаа. За нэг хүн ч гэсэн нөлөөлсөн биш шүү. Нуус тавчаа унштлаа. Тэгтээ марл юу хийсэн юм чи яг яг ямар ангийн үзээд тэгжээс эсвэл бүр бүх яг эхнээс нь үзээд тийм сэтгэл төрсөн үү? Би эхний хэдийн зүгээр нөгөө спойлдуулаад фэйсбүүкээс гүйлгээ явьжсэн байхгүй. Тэгээд яг нөгөө 3-3-аараа ордог тэмцээн биш тий. 3-3 биш ээ. 2-2-аараа ороод тэгээд нэг 4 тэмцээн тий. Тэрнээс эхлээл яа зүрх бол хайлж ихэс. Тэрнээс эхлээл. Ус үзэнгүүтэл зүгээр ингээд Монголоо хайгаал Монголын ярьж байгаа юм болгоныг сонсоод буцааж ухарч үзээд бүр ингээд догтлоод бүр айгуу гойсон. Сайн үнээсээ чад ирэхийг хүлээж байгаа юм шиг л хүссэн. Йоо баг тэрнээс илүүтэйгээр заяа бүр. За намунаг сонсъё. Надад ч гэсэн ялгаагүй дээ. Ер нь бол айгуу гойсон. Ил баг тэнд байгаа хүмүүс далийнхаар нь цуг дагаж дэлхийж мэлийгаал тий. Тэд нар ингээл амар эвгүй ингээд сандарч мандрангуут нь цуг сандарч мандраал. Тэгэл баг тэмцээнд нь баг цуг оролцоод байгаа юм шин. Доороо тогтож сууж чадахгүй л тийм л мэдрэмжтэйсэн да. Тэгсэрээ гал дуусгасан да. Гоёлс. Надаас сайн гойсон. Тэгээ би болохоор нэг жоохон сони мэрчээ яа. Яг Австрали яг хасагдсан шүү дээ. Манай Монгол Австрали хоёр сүүлд өрхтөд. Тэгээ би яг Австралийн ингээ хасагдчихгонгууд манай Монгол ингээд ялсан ч гэсэн жоохон нэг тийм мэдрэмж байсан. Уг нь амар баг штэ. Тэгээ нэг доом биш штэ тий. Доом ер нь тэнд ингээ оролцож байгаа хүмүүс амар мундаг байсан ч гэсэн доом баг тэрийг ингээ ганцаараа ингэж төрсөн байхаа. Тэгээ тийм тас нэг шар үстэй ихжсэн те. Тэр ихжүүл бүр амар хурдыг бол бүр амар сайн авч чадсан гэх юм уу. Тэгээ за одоо ингээ яалаа гингүүд тэр их чинь хурдлангууд бусад нөгөө хоёрноос дагаад ингээ хурдан амар түлхэж мүлхээд те. Тэгээд амар хурдтай байсан. За би тэгээ тэн дээр жоохон юм харамсал төрсөн. Тэг мэдээж бахархаад тийм жоохон бахархсан. Авахт гойсон. Тэр хэсэгээс айгүй амар сэтгэл хөдлөсөн. Тэгээд нөгөө нэг бас австралчууд ч айгүй гоё нэг тийм гоё баг байсан тий. Айгүй одоо илдэг нэгний дэмждэг ч юм. Одоо Instagram ороод харангуут л Орхон баярын дор зүгээр ингээ бөө австралчууд Австралийн багийн тамирчид ингээ комент хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд яг гоё бас манай багтай адилхан тийм илхэмсэг мэдрэмж төрүүлээд айгүй гоёсан.
Тэгээд уг нь бол нөгөө хүн чинь ингээл Монгол ялчлаа гэл ингээл амар ингээл yes гэл ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэн дээр яг тэгсэн л дээ. Тэгсэн ч гэсэн жоохон юм харамсах сэтгэл. Австрали ингээ хожигдчихлаа мó. Оронд нь Солонгос явах хэрэгтэй байсан шүү тэгвэл. За бараг тиймээс Солонгос илүү баярлах байсан. Муу гурлаас Солонгост амьдэрсэн аа тэгж ярьж өгөөд. Эзэнгөө чулуу ирэх үед. Яг Солонгос баг хүчтэй, сайнны үед бол сайн байсан ч гэсэн нөгөө нэг багийн нэг тийм уур амьсгал нь аюу сөрөг байсан. Амар нөгөө багийн одоо ялангуяа манай Монголыг чинь ингээл азар гарч ирсэн. Одоо энэ дундаас хамгийн муу гэж бодож байгаа баг хандлага байсан гэж мэгэл. Тийм. Тэгээ хандлага нь аюу тийм нэг сөрөг. Тэгэл нөгөө баг унчаасаа яачаасаа ийчээсээ гэж мэгээд. Нэг тэр нь өөрсөндөө амар хитрхи ингээд барддаг тэнгуүтэ бусад багуудаа амар доошоо хийдэг юм шиг санагдсан. Тэгээд тэрнээсээ болж ер нь бол үзий ядагж байгаа хэл гэж бодож байна. Би болохоор гэхдээ хандаж за надад болохоор Солонгос багийн яг доторх уур амьсгал нь бол амар сайн байсан юм шиг санагдаад. Коллектив сайтайсан тий хоорондоо. Тийм бүр ингээ яг нэг амар сайн дэмжээд одоо тэр нөгөө нэг жишээ нь юм хоёр төмөр татдаг юм дээр нөгөө нэг бүдүү минжээ илүү тэр нэг тэр чинь үг амар жоох хүүхд юм лээ шүү дээ. Тийм тэгмүүд тэр нэг одоо ихчүү одоо тэр ихчлах тий тэр хүүхэн бол тэрийг ингээ амар гоё ингэж өргөж мөргөж. Тэгээ амар мундаг яг бусад багаа тэгж жоох өөртөө итгэлтэй тэгж ингээд амар доош нь хийгээд ахын жоох хийсэн л дээ. Доторх уур амьсгал нь амар сайнсан. Надад бол тэр хандлага угаасаа бүх багад дээр байсан юм шиг санагдаад шүү дээ. Манайх тэр ч гэсэн тэгэл за одоо эднэр болчихсон. Угаасаа нэг нь хожигдчихийж л дараагийнх нь тэр чинь юу байх гээд тэмцээнд дуусах гээд байгаа шүү дээ. Ямар ч тэмцээн дээр тэгэхээр ингээл нөгөө багийнхаа унчаасаа алдчихаасаа гих мэдрэмж бол угаасаа л байх хэрэгтэй юм шиг санагдсан. Надад бол тэр бол яг окей байсан. Зарим нэг өөр зүйл дээр тэр яг хамгийн сүүлийнх дээр л амар дургуур гэдсэн. Тэр нөгөө нэг юу яг сүүлийн хэсэг дээр тий хоол эдэлтийн хэсэг тэрүүнгээр явж байгаа нөгөө ганцаараа ингээл нөгөө нэг мэдээлэл хэлээд өөрсдийнхөө сэтгэлийг хэлжсэн шүү дээ. Тэрэн дээр л амар дургуур гэсэн. Ялангуяа тэр нэг хүүхэн бүр амар дургуур гэсэн. Тэгээ нэг хоёр хүүхэн маа нэг нь ийм богино хүүстэй нэг. Угаасаа нэг нь ярьцлага өгөөгүй байсан баха. Ганц нь л өгсөн шиг санагдаад байна. Ганцаараа нэг хэлсэн мэс. Юугээд хэлчлээ? Нэг юм хэлсэн би санахгүй байна. Гэтэ баг тэр энэ мөн үү? Нөгөө Монголын багийг баг азар гараад ирлээ гэсэн чи. Баг тиймэрхүү л юм ярьсан. Тэ бас авьяастай юм хүчтэй нөхдүүд бэ шүү гэж мэг тиймэрхүү утгатай юм хэлсэн шүү дээ. Тэр л хэлсэн бах та бодвол ямар ч нэг энэ одоо юу вэ гэж бодогдсон шүү. Гэтэ яг нөгөө зурагтаар шээ. Нэвтрүүлгээр гарч байгаа гэдэг үндсэн дээр бас улсаа төлөвлөж байгаа юм чаа. Өнгөрөө байх хэрэгтэй ах л та тий. Өнгөрөө байх хэрэгтэй л дээ яг өөрсөндөө ихтэй байх хэрэгтэй. Гэтэ нөгөө талаасаа бусад орноо бас хүндэтгэх хэрэгтэй болов уу гэж бодсон байхгүй юу? Япон бол ерөөсөө надад бол тэгэж харагдааг байхгүй юу? Дотроо нууцхан бодож байгаа л тий. Дотроо бодсон мэдээ байгаа ч гэсэн энэ чинь нөгөө улсын нэр давхар явж байгаа болохоор хүмүүс чинь нөгөө нэг тэр хүний одоо гаргаж байгаа нэг жоохон юм дээр хүртэл айгу том сенсацлж ярина шүү дээ тий. Тэрнээс би ихтэй тиймэрхүү юм дургүй яг үнийг хэлэхэд нэг тэгэл нэг ганц хоёр хүнийг хараад тэр зүгээр ингэдэг юм шиг хүн биш л дээ. Netflix чинь 300 сая хүмүүс гарч байгаа. Нөгөө нэг одоо ингэ төлөөлж байгаа гээл тэгж байгаа шүү дээ тий. Яг төлөөлж байгаа л да. Яг тиймэрхүү нэвтрүүлэг энтерт орж байгаа бол нөгөө тодорхой хэмжээнд бас цензур тавих хэрэгтэй л ах өөртөөрөө өгүүлдэл дээрээ тий. Угаасаа л улсаа төлөөлж байгаа. Тэгээ зүгээр нэг амьдрал дээр нэг бас тэгээд идэв шүү дээ. Одоо би ингээд Солонгост тэгдэг байхгүй. Би чи ингээд Солонгост гэх хүмүүс намайг юу гэж харах юм? Би ямар ч үйлдэлээс хүмүүс намайг Монгол гэж бодох байхгүй юу? Тэгээл нэг жоохон за би Монгол юм чинь жоохон өөрийгөө ингээд тгий да гэд хаяа тэгж боддیں۔ Гэхдээ хаяа бас за Монгол гэхээсээ төрлөөд яг үнийг хэлэхэд би чинь хүн штэ тий. Өөрийнхоороо гоё ингээд баймаар санагддаг байхгүй. Тэрэн дээр нэг тэгэл тэр гэхдээ надад ингэж санагдсан. Амар entertainment байгаа юм шиг санагдаад Солонгосч. Тэгээд хараа Netflix-ийн тэр нөгөө нэг ингэ гарч байгаа хэсгүүд ингэ аль баг нь илүү их ярина. Тэрийг ингэ зураг авалт маалтанд бүр амар их хийгдээд байгаа сте. Тэр ингэ илүү их ярих тусмаа entertainment ингэ юу ч хамаагүй зүгээр ингэ бараг залчих тусмаа тэр хэсгийг ингэ амар зураг авалт нь илүү ороод байгаа юм шиг санагдаад. Манай монголчууд тэр нөгөө нэг бүх жуудад чинь хэм блэ? Нөгөө охин чинь
Эдээс хүрэн чи нөгөө ярилцлаганд өгсөн орцсон бахтай санжаагийн подкаст биш тий үү? үзсэн. Тэнд орцсон бахтай тэгээд манай баг ингээд entertainment дээр амар муу. Тэгээд ингээд жоохон тэр тал дээрээ юу болохоор манай монголчууд л яг хөө тэмцээнд орж байгаа үеийнхэн зураг авалтанд гарч байгаас ш бусад үеийн тэр нэг яриа өмд өгж байгаа мөгзөөс нэг гарахгүй бас. Тэр Солонгос зүгээр тийм аль болох ийм ингээд юу гэх entertainment-тай амар тулж хийсэн юм шиг санагцсан. Тэр тэгээд нөгөө нэг би тэрийг яг үнийг хэлэхэд нэвтрүүлэг дээр бол ерөөсөө яг physical Asia дээр бол ерөөсөө хараг байхгүй юу. Юун дээрээс харсан гэсэн чинь нөгөө Эди Орхон Баяр хоёр нэг рил хийцмэсэн байхгүй юу. Тэрэн дээр ингээл тийм дүүчин дайчин дээр ингээд савлуур дээр ингээд савлж байгаа. Тэрэн дээр ингээд хандлагыг хараад байгаа юм бол тэр Эди бол ингээд бүр ингээд камертай ингээд хацаа сурцсан. Тийм гар мараа хөдлөж байгаа тийм. Тэгсэн чинь манай Орхон Баяр болохоор нэг тийм зүгээр л нэг байдаг л нэг Монгол гүндүүгүй ирээ байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд өөрийнхоороо ингэж байж байгаа. Тэгснээр жоохон нэг өөрийгөө нэг дардаг юм Монгол хэрэгтэй юм байдаг да. Нэг тиймэрхүү тэгээ нэг одоо муухайгаар хэлэх юм бол нэг юм савсганаад байдаггүй гэх юм уу? Гэхдээ нэг тийм ер нь бол камертай жоохон харьцаж сураагүй. Нэг манай монголчуудын нөгөө нэг дотоод мэдрэмжээ бид нар чи илэрхийлэхдээ жоохон муу юм шиг байна. Би тэгж боддог байхгүй юу? Ер нь манай монголчууд нэг тийм дургу мөртлөө амар дуртай юм шиг ажиллаад ховор тийм хүн жоохон ховор юм шиг санагдаад байдаг шүү дээ. Байх үед л байгаа л да. Гэхдээ ер нь манайхан ер нь жоохон дотгошоо. Найл шал гээд байж чаддгүй. Солонгосчууд ч юм болохоор ингээл айгүй тийм яг байдлыг гартаа авна. Тий айгүй нэг тийм ээлдэг тэгэл хоол унд идэж байхдаа хүртэл ингээл айгүй тэрийг илэрхийлдэг реакц өндөртөө ингээд эмошн өндөртөө хүмүүс шүү дээ тий. Бид нар бол ерөөсөө жоохон тийм биш юм шиг байна. Тэгээд тэр яг зан чанар нь яг олон улсын хүмүүсийг амар татсан юм шиг санагдсан. Магадгүй тийм. Одоо би бол нэр үндэ тэрээс орж коммент уншихаас өөр юу ч хийхгүй. Тэднийг ингээ харахад л ингээд тэд нар ингээд өөр зүйлд анхаарал хандуулахгүй зөвхөн хийх ёстой ажлаа тултгана гэдэг гэсэн комментууд амар их байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс бол ингээл нөгөө нэг сая хэлсэнчлэн савсагнаа тэгээд байдаггүй яг илүү дутуу юм ярихгүй хийх ёстой маш сайн хийдэг үзтгэлтэй. Тэр нь яг хүмүүсийг татсан юм байна тий. Зүг нөгөө чихнээ өргөөрөө харагдсан тийм бас тийм тий. Их өргөл ах мах бол амар гойсон тий. Миний Чингис гэдэг шүү дээ. Яалтчгүй тэр хүн бол ингээд нөгөө нэг тайцтай харьцаа сурцсан, олон нийттэй харьцаа сурцсан, камертай харьцаа сурцсан харагдсан надаа. Тэр нөгөө цирк жаах үстэй. Биш. Тийш дээ. Миний Чингис шүү дээ. Тийм ээ. Тэр Эрдэнэ очир харж байгаа угаасаа бүр ингээд. Тэр ах надад амар хөөхөө харагдсан. Тийм. Тэгээд нэг тийм хаашаа ч юм хөрвөж чаддаг юм санагдсан. Ялангуяа тэр одоо ингээд нөгөө мэдлжсэн шүү дээ. Good morning гэлөө. Тэгэл хэлсэн чи good morning гэдэг. Тухайн үед яг үнийг хэлэхэд хүмүүс тэр ингээд рил болоод оруулаад инээдэн болгоцсноос яг үнийг хэлэхэд би тэр мөчийг үзэхэд бол надад нэг жоохон сайн санагдчихсан байхгүй юу. Надад ихтэй Орхон Баяр тэр хүн надад жоохон хүүхд шиг санагдсан. Одоо нөгөө төлөвшөж амжаагүй эрэгтэй хүн гэдэг шиг одоо тэгээ нөгөө сүүлийн даалгавар малгуур дээр ингээл уурлал тий. Юу балаараад байгаа наа чи яаж болдгийг гээд мань нэг эрэгтэй хүнээс нэг гардаг да нэг хүүхдийн зан яг тгийж санагдсан. Тэгээд нэг ид нөгөө нэг насыг нь бол мэдэхгүй байна л да. Гэхдээ нэг ид нас тэр нэг жоох 28 өстэй ч юм шиг харин яг тгийж санагдсан. Тэгээл нөгөө нэг ийм омглон нэг тэр мөр нь арай дарагдааг байгаа юм шиг санагдсан надаа. Тэгээл харц марцсан. Гэхдээ тэр нь өөрөө ингээд амар хөөрхөн байсан. Тэр нь тийм байгаа нь тийм тийм байгаа нь хөөрхөн санагдсан. Гэтэ нэг тийм нэг одоохондоо ахуулаагүй юм л юм байна гэж бодогдсон шүү дээ. Амар нөгөө нэг том биттэй мөртлөө нэг тийм илүүтэй тийм сагсуу максуу ингээд цаанаасаа бүр ингээд аавраа мэдрэгдээд байгаа хгүй надаа нэг тийм сагсуу максуу юм шиг санагдаад тэгэл тийм тэгэл өчигдөр Орхон Баяр нэг пост хийсэн чинь нэг хүн доор нь чамайг ингээд дахиж ийм пост хийвэл би амьдарч чадахгүй баха цаашдаа ингээ улам илүү ингээд миний нүдэнд харагдаарэ гэсэн. Йоо Монгол юм уу? Гадаад хүн үнэхээр олон улсын олцсон байлээ. Их өргөл ах надаа хамгийн таалагдсан нэр. Надаач тэр дундаас хамгийн таалагдсан. Ялангуяа тэр нүд ирмэлт энэ төр бол бүр үнэхээр хөөр хөмөр анх харчаад яг үнэхээр би ямар сонио ямар амар ах вэ ч дүүсэс гэдэг амар ямар амар ах вэ ч гэж бодчихсон. Тэгэл энэ одоо зодтолтож ах юм хта энэ гэж бодчихсон. Тэгсэн чинь цаана амар хөөрхөн хүүхд шиг
Холимог тулаан ч энэ гээд л юу гэл нэг авраг юм уу? UFC энэ төр биш байсан UFC биш байсан баа. Тэг ямар ч тач нэг тиймэрхүү л нэг зодоонтой л юм баг шиг. Яг үздэггүй те. Яг үздэггүй би тэд үздэггүй төрлийн спортистээр хичээлдэг байсан. Яаж үтэн тийм. Яаж зодон бот үзэх юм бэ? Тэгээд холимог тулаан гэхээр л манай чинь нөгөө нэг цог ямар цог төгс тэр нэрийг би төгс цог тийм ч мэдэхгүй байна. Тэр ах бол нэг тийм ингээ наана ингээд амар хүүхчиг ингэж харагдаж маргаж байгаа нэ. Үгүй наана ингээд нэг юм амар эр хүн шиг харагдаж байгаа нэ. Цаанаа нэг юм хүүхэд яг хүүхэд яваад байгаа юм шиг санагцсан. Тэгснээ ирнэ нэг юм намп суудсан, буур сүртэй, тийм тайван, тийм юмд айгу хүлээцтэй. Тэгээд орхон баяр болохоор жоохон эсрэгээрээ. Тийм одоо тийг санагдсан. Тэр нөгөө өргөдөг дээр аль чи зүгээр өргөд орхон баяр хэлдэг. Тийм айргуур. Хинч тэрний өөдөөс ууралж болно шүү дээ. Яг үнийг хэлэхэд тэр орхон баяр чинь одоо бодвол дүүл байгаа ах би бол дүү гэж бодож чинь. Хамаагүй дүү. Тэгж яхад ууралж болох байхгүй юу? Гэтэл ингээд те чи зүгээр ингээд юу байгаад хаа энэ тэргээ тэгж байгаа байхгүй юу? Тэгээд амар хадлан амар ингээд наадах чинь бүтэхгүй штэ гэсэн мөртлөө айгүй өрхөн хий яваад. Сүүлд нь тэгтээ амар хөрхө банцсан дээ яг үнийг хэлгээд яг банцаа. Гол санаа байна. Тэрэн дээрээс яг хөрхө хүүхд. Тэр нь бол амар хөрхөн байсан. Хүн тэгээд дугаа өнгөрөн штэ тийм харин тэгж хэлсэндээ бас амар хөрхөн байсан. Өөрөө ингээд бантаал яг энэ болчлаа ш тэгэл дургуун хөрөөл хөрөн штэ тийм. Өөр ингээд амар хөөрхөн. Айгүй гинэн цагаан цайлан санагдсан. Тэр нөгөө бас нөгөө нэг дүлгөөн билүү тэр ах би бол тэр ахаар амар бахархсан. Тэр нөгөө нэг юу хийжээлээ. Ингээ өсрээд ингээд шонд аваад өсрээд ийдсэн штэ хандаа ойлоо тэр тамирчинтай зөв. Би тэрнэр бол ёо тэр ахаар амар бахархсан. Бүр үнэхээр хурдыг үзүүлж чадсан. Яг үнийг хэлэхэд би ингээд одоо нөгөө бус багууд ингээд бүгдээрээ гарчаал тэгсэн чинь манахаас ингээд тэр хандаа гээд хүн тэгснээ тэр дүлгөөн гээл тэр ах хоёр ингээд гарч байгаа штэ тий. Тэгвэл би яана манай Монгол бол энэ дээр шууд сугарна гэд би бодож байгаа байхгүй юу. Тэгээд одоо би нөгөө нэг яг хөө спортын талаар би сайн мэдэхгүй л дээ. Лаг газраа лаг л байдаг байх. Зүгээр би ингэж боддог байхгүй юу. Манайхан нөгөө нэг хит чадвартай монголчууд ямарваа нэг зүйлд ингээд цаанаасаа ийм авьяаста төрчдөг. Тэгээд тэрэндээ бардчдаг. Тэгээд нөгөө нэг ийм бэлтгэл сургуульд гэдэг зүйлийг жоохон хойрог хийдэм шиг санагдаад байдаг байхгүй юу. Ер нь нэг амар ингэж махруу бэлдэж мэлдээл тэгдэм шиг санагддаг байхгүй юу. Яг Монголын нөхцөлд бол тэр гадаад мадаад руу ингээл явж яваад тэгж юу яасан тамирчид л юу гэхээс гинтргээ бодцсонс байхгүй юу би. Ер нь бол жоохон басцсан байсан Монголыг. Тэгсэн чинь бүр амар урдан байсан. Би тэгэл тэрийг харчаад ёо бүр амар тийм үнэхээр лаг байсан гэж бодсон би. Хэдий тэрэн дээр хожигдсан ч гэсэн манайх бол бүр үнэхээр лаг байсан. Бүр алж исэн. Би тэгэл тэрэн дээр надад хамгийн алхам нь бол Австрали юм шиг санагдсан байхгүй юу? Австрали бол алсан. Алсан. Гэтэ манайх бол үнэхээр тутгааргүй байсан. Яг хандаа бол жоохон тэрэн дээр жоохон сандарсан юм шиг санагдсан. Хүн угаасаа олон нийтийн бүр тийм том нэвтрүүлгээр гарч байгаа юм шиг сандрах нь аргагүй шүү дээ. Гэтэ яг манай Монгол тамирчдын бэлтгэл сургууль нөгөө нэг тийш тоодгуудээ сайн хийдэггүй биш. Нөгөө улсаас өгч байгаа мөнгөнд итгэмж нь бэлтгэл сургууль хийхэд байдаг юм шиг байлээ л те. Одоо бусад улс ол те олимпиад алтан медаль авлаа гэхэд цаана өгч байгаа юм мөнгөний шагнал маш их. Тэгээс харгалгаа орж ирдэг мөнгөний шагнал нь ч гэсэн маш их. Тэгтэл манайх эсрэгээр амжилтанд хүргэсээр адилхан хажуугаар нь амьдрмаар байгаа шүү дээ те. Тэгээд одоо инх өргөл ахыг л харж байгаа шүү дээ. Холимог тулаанч гэхдээ уурхаад ажилтдаг. Тэгээд тэр хүнтэй холимог тулаанда сайнны үед сайн. Гэхдээ бас нөгөө нэг тийм одоо манай Монгол улс хоолоо залгуулдаг хэмжээний биш гэж өгөхгүй шүү дээ. Тийм болохоор уурхаагаа заавалж гүйж. Тэр хүн хэрвээ манай Монгол улсаас тэр тэмцэн хэрвээ ирдэг байсан бол бүр ямар агуу тамирчинтэй заавалжгүй энэ тэмцэнээр мэдхгүйгээр бид нар өмнө мэдгэж болох боломжтой байсан. Шууд нөгөө тулаанаа хийгээд 100% амьдралаа залгуулах боломжтой болчих юм бол уг нь бол. Тэгээ дээрээс нь би саяхан өчигдөр илүү нэг ийм мэдээ харсан байхгүй юу. Манай Монгол нөгөө инх өргөлж одоо тэр ах чинь явах гэж байгаа юм билээ шүү дээ 12 сарын 5-нд нь. Тэгээ тэгсэн чинь нөгөө нэг ингээд яг зориулалтын тийм бэлтгэл сургалт хийдэг тийм юу газар байхгүй гэж байхгүй заал байхгүй. Тэгж мэхэр жоохон тийм хэрнээ тийм байгаад байгаа тийм нөхцөл байдалд хэрнээл мундаг яваад байгаа сте амар гайхал гэж бодоод байгаа шүү дээ. Авьяас гэхтээ яг хөдөлмөр яг тодорхой хэмжээнд угаасаа орж байгаа. Тодорхой хэмжээнд жоохон хөдөлмөр бол нэлийн орж байгаа хэл та. Яг нөгөө нэг болцоотой хамаг болцоогоороо ингэж хичээж хөдөлмөрлөж штэ тийм ажлаа ингээд давхар хажуугаар нь спортоо
хичээлээд. Энийг сая марлаг хэлснээр нэг юм санагдчихлаа. Одоо нөгөө манай Монгол згээ баг байна шүү дээ тий. Нөгөө юу онлайн спорт дээр e-спорт дээр гэдэг. Тэн дээр нөгөө нэг дэлхийн авраг болсон шүү дээ. Тэрний хэдэн сая төгрөг чимдээ орж ирсэн шүү. Тэрний хэдэн хувийг нь уус авчлаа. Тэр үеэр бүр үнэн инээдтэй тий. Батур гэснээ. Тэр ихтэй авдаг юм шиг байгаа. Тий авдаг авах юм шиг байгаа юм заяа. Гэхдээ яг юу хийж өгсөн, яг тэр хүүхдүүдэд юу бий гийгүүлсэн гэж аваад байгаа юм. Амар сонь за. Тэд нар чиг өөр өөрсдийнхөө зардлаар тэр дэлхий рүү явлаа. Тэгэхээр тэгсэн чинь олж ирсэн мөнгнөөс нь 10% нь авсан уу яасан. Гэтэ тэр талаар би сайн мэдэхгүй ямар ч тач мөнгө авсан гэсэн. Тэгэхээр яг нөгөө нэг манай Монгол улсаас спортын тамирчдад дэмжлэг нь аюу муу болохоор манай хөгжилтөөс нь бас хамгаалдаг байх л да. Манай Монгол улсын тамирчид гадагшаа гарсах нөгөө нэг зам нь жоохон саадтай болоод байгаа. Холимог спорт ч юм уу, холимог тулаан ч юм уу тий. Би бол яг хизээ ингэж Монголд ингээл үүсэл байгуулагдал юус нэг бол мэдгүй л л да. Гэхдээ ингээд хүн болгоно Монгол даяараа бүр ингээд мэдгүй байна гэдэг чинь бас тий тодорхой хэмжээнд бас Монгол сайн хөгжөөгүй байгаа л гэсэн үг байхгүй юу? Хөгжөөгүй байна гэдэг чинь өөрөө тэгэл бас нөгөө санхүүжилт муу байх шалтгаан ч л болдог байх гэж бодоод чинь. Тэгээл одоо нөгөө нэг цаадах талбай малбаагаар нь хамгийн хангах боломжтой надад шуудаа чөлөөт хөндлөө шүү дээ. Тэд нар маань л одоо улсад олимпиад ялчгүй олимпиад орох боломжтой гаргаж байгаа шүү дээ. Болохоор бол тийм одоо өнгөрсөн олимпиад анхаар манай Монгол тамирчид бол ямар ч боломж болж байгаа шүү дээ. Ямар ч тийм газар байхгүй. Хэдийн өвөл олдог ч гэсэн тий. Зөвхөн өвөл бэлтгэл юм гэж байгаа тий. Тэр ч одоо тэр хиймэл тим юм юм ер нь бол жилжингээл хийж ижил байх бол тэмцээнд ордог юм шиг л. Гэтэ удахгүй хөгжих байлгүй дээ. Манай Монголын нөхцөл тийм байгаа ч гэсэн манай Монголын тамирчид л үнэхээр бахархан байгаа тий. Суур амир мэдгүй юм болгонд л монголчууд амар авьяастай юмсаа байдаг. Тэгэл одоо энэ хятад мэтэд солонгос гэтэл одоо яг төрөөл ямар хүн болох нь ер нь шийдчихдэг шүү дээ. Төрөөл одоо ингээд одоо 2 3 настайд одоо атлетик хийлээ мэлээ гэж бодоод яг тэр үеэс нь ингээд ихлээл 2 3 наснаас нь ихлээл тасгал сургуультаар бөмбөддөө шүү дээ. Гэтэл манайхан чинь ер нь нэг тийдгүй шүү дээ. Заал аваад заалаараа тийддэг. Тэгээ эдний насар ялгаа байгаа нь яг манай монголчуудын бие физиолог нь одоо бие нь одоо айгүй тийм тэгэж гадны улсынхан шиг тэгэж ингээд бүр багаасаа бэлтгэдэггүй ч гэсэн авьяас байгаа бие физиолог нь тийм юм зориулагдсан айгүй сайхан арт түмэл гэж бодчих юм да. Ондоошл гэдэг юм шүү тийм. Ондоошл хэвээр ялдчих ондоошл. Тэр нөгөө ковид үе нөгөө нэг манай хадууны махтай юу аар цавьтайгаа байлтай яан гэхээ даваа гарнаа. Тэр шиг л бахармаар шүү. Нэг ийм үг сонсч ирсэн байна. Үг ч гэж дээ. Фэйсбүүкээс сонсч илүү явлаа. Монголчууд яагаад ийм цөөх хүлхнэ гэсэн чинь монголчууд амар авьяастай, амар сэргэлэн юм болгонд ер нь л айгүй сайн байдаг хүмүүс гинэ. Тэгээд тэр чинээгээрээ ив нэгдэл амар муутай ингэж байдаг гинэ. Ив нэгдэл муутай. Тэгээд тэгсэн чинь бурхан дээрээс харснаа. Тэгээд дээрээс нь яаж ижил бид нар чинь ингээ те хэдэн 100 жил бас дарлах газруудыгаа дарлаж марлаад эзлэх газруудаа эзлэж мэслээд явцсан маа штэ. Тэгэнгүүт за эднэр те эднэр 3 саяас давах юм бол гизүүд нэ гэд ер нь бол бурхан өсгөөгүй энэ төр гэд нэг тийм сонсч байсан шүү дээ. Фэйсбүүкээс ч илүү уншиж байсан юм аа. Би бас нэг фэйсбүүкээс Монгол нь л уншсан шүү дээ. Манай хоёр нөгөө нэг хурш орны бодлого бас байж магадгүй гэдгийг яриад би тэмдэглэж шүү дээ. Байгаа л ах угаасаа. Байгалах. Агуу арт бэ шүү. Тэгээд нөгөө нэг сая Монголын нуус тавч юм уучаа сонсон гэдгсэн шүү дээ. Тэгэл тэрнээс эхлээл бас угаасаа нөгөө нэг удам усаа ярьдаг шиг маш агуу арт түмний үр хойч юм байна. Тийм болохоор тэрүүгээрээ бахархах заавалжгүй ёстой юм л гэдэг ухааныг өөртөө шингээж авсан да. За юм шүү. Эндээс ингэж бодохоор юу хаастын юу гин жоохон мэдээд ирэх юм бол амар бахархаад мэдхгүй л нөгөө нэг ой төрсөн сармагчин луугаа адил гэдэг шиг. Одоо тийм анзаарахгүй одоо энэ тэмцээнд үнэхээр орд манай Монгол ороог байсан бол тэгэл ийм болт юм байна.
одоо ингээд гурлаа бас ингээд яриа сууж явахгүй байсан байхгүй юу тий. Тэгээ ингээд манай Монгол ийм шүү гэдгийг ингээд харуулад ирэнгүүт нөгөө нэг мартагдсан байсан түүх соёл одоо марлаа хүртэл ингээд Монголын төв нууц тавьж байгаа эхнээс нь уншиж ийн гэдэг тэнгүүд жоохон хүүхдүүд үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд буцаад ингээд Монгол жоохон бахархах сэтгэлээ ингээд улам авцсан юм шиг санагдаад байгаа сте. Иргэн дурсаж тэрүүгээрээ нөгөө нэг ондоо шиж бусдад танигдаж тэрүүгээрээ бахархаж чухал явах тийм сэтэл өгсөн л дөө. За мундаг байсан. Монгол гээд бүр ингээд тусдаа урам байгаа тий. Тэг ингээд өөрсдийн гэсэн ийм өв соёл моёлтой байхад тэнэгтэж очичоод тэгээ GSU орчоод тэнэгтээд солонгостой адилхан гэдэг ш. Хэлчихээ шүү. Тэрийг сонсохоор амар драадсан байт. Гэхдээ яг хуу тэгтээ солонгостой адилхан гэж яг GSU-н солонгост байгаа болохоор тэгээд тэр нь ингээ Монголд авчирсан болохоор солонгос хүмүүс яг үнийг хэлэхэд байгаа үстэй тэр ч одоо GSU. Хэрвээ Pyeongchang тэгэл Pyeongchang гэдэг газар чинь тэгэл одоо бодолтой Америкийн Starbucks, KFC энэ төр бүх орнууд л байгаа үстэй. Тэр хүмүүсийн зүгээр харагдах байдал нь адилхан байна гэж байгаа болохоос яг солонгос шиг байна гэж байгаа. Монголын тэр шиг нөгөө Монгол солонгос юм шүү. Тэдэр нь ер нь л жоохон төстэй байхгүй юу? Тэс яг зүгээр энэ тэнд явал ер нь л баг байрны доор болгоно л нэг CU нэг GS гэдэг болчих шүү дээ. Тэгээ Монгол хүмүүс бишээ солонгос хүмүүс чинь тэгэл очичвал яг хуу адилхан байна л гэж тэрүүгээр л ярьж байгаа. Тэрнээс яг үг төрөөл яг адилхан байна гэж ярихгүй л байгаа. Зүгээр Монгол ч зүгээр та дотоороо ингэ санагдаад байхгүй юу? Монгол яг солонгос шиг болоод байна шүү. Дуурайгаад байна гэж юу? Дуурайх биш зүгээр Монгол солонгос шиг болоод байна шүү. Зин боддоо Монгол солонгос шиг болоод байна шүү гэдэг өгүүлбэрийн цаана нэг л өдөр манай хүүхдүүд бид нар солонгостой адилхан хүмүүс гэд ярьж явах боломжтой байхгүй юу? Энэ өгүүлбэрийг ерөөсөө дахиж цааш нь явуулах ёсгүй байхгүй юу? Одоо нөгөө нэг одоо ингээл түүх мөгийг хараад хаар надад зөв ингэ санагддаг байхгүй юу? Ямар улсын түүх амар хүчтэй байдгийг гэхээр яг одоогийн нөхцөлд эдийн засаг дээр хамгийн хүчтэй байгаа улсын түүх хамгийн хүчтэй байдаг гэж би боддог байхгүй юу? Тэгэхээр тийм болохоор одоо манайх шиг ийм жижигхэн хүн амбахтай улсд бол түүх гэдэг зүйл чинь хамгийн чухал байна. Тийм болохоор бид нар хизээж өөр улсаар Монгол солонгос шиг харагддаг, солонгос хүмүүс монгол хүмүүстэй төстэй харагддаг. Бид нар л зөвхөн солонгос монгол хүмүүс л зөвхөн хөх толб байдаг. Энэ үгнүүдийг бид нар ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй байхгүй юу? Цаагаараа эн чинь бид нарыг солонгостой адилхан гэдэг байгаа байхгүй юу? Бид нарыг баг нэг үндэстэн гэх гэдэг байгаа байхгүй юу? Энд зүгээр адилхан гэдэг үг биш байхгүй юу? Би бол тэгж боддог. Зүгээр адилхан гэдэг үг бол ерөөсөө биш. Угаасаа яагаад адилхан байх хэрэгтэй үгүй байхгүй юу? Одоо энэ дэлгүүр мэлгүүр энэ төр зүгээр л хэрэглэн шүү дээ. Тэгэл бид нар ч гэсэн ингээд хэлэн шүү дээ. Хүүшээ солонгос яг Америктэй адилхан гэл. Ёстой яг адилхан шүү. Ёстой гоё гэж мэгэл орох газар айгүй ихтэй байдаг. KFC айгүй олон байдаг. Starbucks амар олонтой штэ энэ төр гэл. Бид нар ч гэсэн тэгж ажиллаж шүү тийм үстэй. Гэхдээ яг үндэ Америк хүмүүс тэгж хэлүүлэхгүй байхгүй юм уу? Солонгосчууд бид нар магадгүй. Гэхдээ яг үндэ Америк юу гэдэг гэсэн солонгос нь хамаагүй илүү байдаг гэсэн. Америк юусэн хүмүүсээс зүгээр сонсоод тахаар яг үндэ ингэ солонгос нь үзэж харах юм ихтэй Америк чинь тэгээд машингуул бол бүтэхгүй мөтгөө. Азийн орнууд чинь ер нь гэхдээ тийм байд юм шүү. Айгүй үзэж харах юм ихтэй. Япон, Солонгос, Хятад, Сингапур энэ төр гэл бид нар чи ер нь тиймэрхүү юм шиг. За ойлголоо. Тэгэхээр тиймэрхүү үгийг нэрээ эднэр хэлүүлж болохгүй даварцсан юмнууд. Даварж байгаа байхгүй. Тэгээ ялцчгүй тэгээд тийм Монгол солонгосын царайнууд адилхан модлогтой энэ төр гээд баг нэг үндэстэн гэх гээд байгаа сте. Гоцсон нэ. Тэгээ солонгосчууд нэр жигнэс тийм хөх толгой модлогтой байд юм уу? Тэрийг бол яаж мэдхэн. Яа түүхэн дээр үл яг ингэжсэн юм ихээ нөгөө гашнагаа бол хараагүй. Тэгээд би ч гэсэн солонгос хөхтэй гашнагаа. Одоо эдгээр чинь нөгөө дайнаас цухтаад солонгос эмс охтуудаа Монгол руу пүнэдээд заяа. Тэгээд нэг юм жоохон ийм одоо юу гэх юм тэрнч чинь очингууд нөгөөх нь ингээ үржээд ягаад тэгээ буцаж ирж мэрээ. За наа мадах чинь би л худлаа гэж бодлоо. Түүхэн дэхтэй тиймэрхүү ганц хоёр хин нотлохын наадах чинь хувлаа илүү ямар хаана лээ нэг солонгос яг Батны чи наадах Монголын нууцд авчаагаас уншсан уу? Наадах чинь чухал байхгүй юу? Хаан Монгол хатантайс. Хөө одоо тэгээ бодлоо зүгээр одоо жишээ нь гэх юм чи яг наадах кинон дээрээс яриад байна. Тэр чинь хин хийсэн солонгосчууд хийсэн байхгүй юу? Одоо нэг юм кино байгаа за. Монголын нэг хаантай солонгосын нэг шивгчин суугаад Монгол улсыг
ер нь бол те тарааж бутаргаад ер нь бол байхгүй болгож байгаа тийм кино байдаг штэ байгаа үзчихсэн чи яг тэрнээс л яриад байна нэрээ би тэгтээ нэр товчоноос л сонсоогүй бол тиймэрхүү жижиг шажиг юм юусоо ярьж болохгүй эн чин чи нэг хүн дэллээ 2 хүн болно 3 хүн болно 4 хүн болно тэгэл нач түүхгүй юм би яг судлаа дахиж хамтаа маргалт хийцээ ёо тэгээрээ би бол тиймэрхүү үгүй яг улс орн л юм чин холилдож те тийм нөгөө нэг явсан юм байгаа тийм байгаа тийм. Гэтэл бид нар Монгол ахгүй. Тийм ээ. Тэгэхээр дэлхийн нэг хэдэн хувийн төлөө Монгол цустай, хүн амын хэдэн хувийн төлөө Монгол цустай байх магадлал өндөр гэд яриад юм л шүү дээ. Түүхэн нөгөө Казахстан, Турк гэж магадгүй. Нөө. Гэхдээ гэхдээ дэлхийн хүн амын хэдэн хувийн төлөө ямар ч тач ер нь Монгол цустай байх магадлал өндөр гэсэн. Гэхдээ бид нар бол яг үндсэн хүмүүс нь ахгүй юу? Тийм үндсэн хүмүүс нь л дээ. Гэхдээ жоохон нөгөө цус мус холилдсон юм байж байгаа хугасан. Одоо тийм байгаа. Эзэлж явж байхдаа манай Монгол цэргүүд одоо тэр улсын эмэгтэйчүүдээ оруулсан мэдээж байгаа шүү дээ. Тэгээд ихнэрээс аваад байгаа гэж. Тэгээ одоо энэ яг би нөгөө нэг өчтөр бас нэг юм рил ширээс махгүй юу? Туркууд ингээд тэр бүр яг үнэн заа. Тийм хийсэн байсан нэр арай л би рил мэл ингээд TikTok мокоор рил үзэхээр яг тэгж ярьдаг байхгүй юу? Туркууд ер нь бол Чингис хаан ер нь бол те манай хаамаа монголчууд бид нар бол адилхан хүмүүс. Тийм. Тэр нь бол арай л тэгээ муухай навшийн туркуудтай бол тэгж холдохгүй шүү. Тэгэхээр яг энэ дээр ингээд зүгээр энэ дээр гэхдээ юу яхаар манайх илүү ингээд контент ч юм уу ингээд бүр амар энэ талаараа ингээд өв соёлоо харуулсан юм амар сайн хиймээр байхгүй юу. Тэгжиж бусад хүмүүс одоо ингээд хятадууд ч гэсэнтэй ингээд Чингис хаан манайх гингүүтээ Чингисийн зураг мураг айл болгон тавьдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бас ганц хоёр байгаа шүү дээ. Нөгөө нэг юу л би бас нэг тийм намайг жоохон бахад нэг тийм байжсэн юм аа. Морин хуу би таярт нэг юм хэлхэн. Энэ ороо дээр хамгийн худлаа зүйл юу вэ? Амд амж байхгүй юу? Тэр юу байсан бэ гэхээр хүний ой санамж. Тийм би бас уншижсэн. Хамгийн худлаа гэж байгаа байхгүй юу? Магадгүй. Гэтэ манайх ер нь энэ талаар гэхдээ ингээд контент ингээд хүнд хүргэх юм түгээх юм амар сайн хийж өгмөр байхгүй. Нөгөө нэг яг олоолцоод одоо бид нар одоо соёл хөгжлөөрөө одоо ингэж ялгарх нь одоо угаасаа худлаа болсон шүү дээ. 100 жилийн дараа л хүн бол яг муухагаар хэлэхэд хэрэгүүлж чадахгүй. Одоо бидний хамгийн олон улсад ондоошиж тэр нөгөө хөгжил рүүгээ хүрэх зам одоо эдийн засгтаа нөлөөлөх тэр зам бол бидний нөгөө соёлоо таниулах. Эсвэл тэгэл зүгээр л нөгөө нэг хадгалж үлдэх ирээдүй өөр хоочтой үлдээ. Тийм дороо тий. Заавал контент бүтээхгүй ч гэсэн миний өдөөс нэг хятад ирээл тий. Чингис хаан манайх гингүүд юу яриад байгаа манайх гэж хэлчихсэн байхгүй юу? Хэдэн тэгсэн мэгсэн. Тэрээ ядаж мэдчихэж нөгөө нэг баттгаад манайх гэдэг баттах. Гэхдээ надаа энэ нэр амар сайн дагддаг шүү. Би энийг ингээ ярихаар хүмүүс жоохон үзээ ядагдах гэдэг байхгүй юу? Хоёр өвөр Монголын талаар юу гэж боддог вэ? Өвөр монголчуудыг монгол хүн гэж боддог уу? Үгүй би монгол биш гэж боддог. Йоо би ч гэсэн. Би яг тэгж хэлж хүний ад болоод идэг байхгүй юу? Би өвөр монголчуудыг монгол биш гэж монгол юм шүү дээ. Өвөр монгол. Гэтэ яг үндэ заяа. За би энэ дэр нэг тайлбарч тэгээ маргалтч болно гэж. Яг үндэ солонгос ингээд гадаадаар худлаа үнэн англи хэлээр ингээд шошго мошго дэлгүүрийнхаа үүд хаалган дээр ийм ихгүй амар бүх юмаа ингээд нөгөө бичиж чаа. Зэрэгүүт заяа үндэсрэх байхгүй. Тэгсэн чинь манай монголчууд яадаг лээ та нар тэр яваад үзэлтэй Шангрила Мангрилагийн тэр бөөн гадаад ийм юм уугаа шошго мошго нэсэн зэ. Тэгсэн чинь яг үндэ өвөр монголчууд монгол бичгээрээ тэр ингээд шошго мошго юм уугаа бичдэг. Би ч очиж үзээгүй л дээ. Бас энэ ой санамж ихлэх худлаа хийж байгаа юм. Тэр өвөр монголч юм үзэх сургуультаач гэлөө ингээ монгол бичиг орж мороод заяа. Тэгээд ингээд үүд хаалган дээр ингээ Монголд манай ар монголчуудаас илүү тэнд ингээд баг өвөр соёлоо ингээд хадгалж үлдээд байгаа юм шиг санагдаад байгаа хгүй миний бодлоор. Тэгэл хиттийн газар нутаг төр байгаа бол тэгэл хитт хүмүүс л гэж боддоо шүү дээ. Би яг өмнө нөгөө нэг өвөр монголчууд ингээ манай Монголын нэг одоо үндэстэн мөнөө гэх хүлэн зөвшөөрдөг байсан байхгүй. Тэгээд би тэр тухайга нэг ахт ингээ ярьсан чи тэр ах надаа айгуу гоё яг түүх тэн ярьж өгсөн байхгүй юу. Одоо манай Монгол улс ингээд дотроо ингээд хоёр хуваагдаад одоо нэг нь ар Монгол өвөр Монгол болсон байгаа шүү дээ. Одоо өвөр Монголынх нь мэдэрдэг чинь өөртөө би дотроо би танай юу дагвал одоо тийм дагвал болж орё, дагвал үндэстэн болж орё гэд өөртөө төрүүлж гуйсан гэж хэлсэн юм уу тий? Байхгүй. Угсаа түүхэн дээр яг тэр ахын ямар тэр одоо би тэр нөгөө нэг ноён моёнгийнх нь нэрийг бол мартчих.
яг тэр түүхэн дээрээ тэгж байдیں гэсэн. Тэгээд өөртөө тэгж давуулж орсон болохоор тэднэрт бол ямарч одоо Хятадын нэгэн харьяа болъё гэсэн болохоор өөрсдийгөө Монгол гэж явах нь жоохон сонин л асуудал байна. Би болохоор зөв яг хөө тэр түүх соёлын асуудал дээр бол би мэдгүй байна л да. Зүгээр л яг одоогийн нөхцөл байдалд өөр монголчууд Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа. Хятад хэллийг ашиглаж байгаа. Хятадаар ярьж байгаа. Хятад хүмүүстэй сууж байгаа. Тийм дураад үлдэж байгаа. Хятад дураад үлдэж байгаа. Тэгэхээр Хятад гэж би боддог байхгүй юу. Хэрвээ бид нар ингээд өөр монголчуудыг зүгээр яг тэр хүмүүс ингээд зүгээр төсөөлөд бодох юм л шүү дээ. Тэр хүмүүс ингээд тэр хүмүүсийн амьдарч байгаа бүс нутагт манай Монголын холоод тэгээд ирэх юм бол би окей энэ хүмүүс Монгол гэж хүлээн зөвшөөрнө л дөө. Гэхдээ тэр хүмүүс Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа тохиолдолд бол тэр хүмүүс нэг тийм та нар Монгол гэж хэлээд байх тэгэх боломжийг өгөх ёсгүй юм санагдаад байхгүй яа гэвэл тэгэл өгчдөг явж байгаа явж байгаа тэр чин тэгэл Хятадууд бидний өв соёлыг айгүй бол булаацалтаж эхлэх юм санагдаад байгаа байхгүй надад. Төгөөсө булаацалтаж эхэлсэн шүү дээ. Чингис хааны ч манайх таних. Уусаа булаацалтгал халдаа. Гэхдээ ер нь бол давуу эрхийг олгочих юм санагдаад байгаа өөр монголчуудаар дамжуулаад. Тийм болохоор зүгээр сайхан өөр монгол хүмүүсээ ар монгол руу оруулчихлаа. 3 сая хүнтэй тэгээд үгүйсэн манай Монголд энэ тэндгүй эзгүй хээр газар байгаа. Тэд нар чи ороод ирэх юм бол ядаж тэр нэг эзгүй хээр газар байшин барилга бариад сайхан хөгжүүлчих юм шүү. Гэсэн чинь тагнуул нэг л яа. Иргэншил Хятадууд ер нь иргэншил мэргэншлээ сольж болдгоо юм бах та. Болно өстэй. Харин тийм тий. Болтгол санагдаад их юм. Гэтэл тэр хүмүүс яагаад өөрсдөө болдгоо болоо эсвэл болдгоо болоод бид нар иргэншлээ солихгүй Монголд амьдрахгүй байгаа юм болов. Энд ирэхээр нь тэгээ бид нар одоо хайшин зодож нүдэд хөөж дуугаад идэв юм. Гэтэ тиймэрхүү сонсогдсон шүү. Тиймэрхүү байдаг шүү. Байдаг сонсогдсон ялгуурлаад идэг гэсэн. Гэхдээ л тэгээ хүн тэгээд үнэхээр амьдрыг ивэл хөдөө газар очиод тэгэл амьдрын штэ. Тэгэл яг намууна шиг бодолтой те чи тэр Хятадын газар нутаг дээр ичээ тэр Хятад руугаа явуул та гэдэг аа. Йоо наа чи үзэл бодолтой шиг. Хүмүүс болол тэр өөр монгол хүнийг зодоод ороод ирэх юм бол орж ирээд эндээ амьдрья гэх юм бол юм ярихгүй штэ би. Тий. Орж ирээд амьдрах гээд нэг хэсэг хугацаанд зодож нүдэд байгаа юм шиг та нар чи гэж. Яа мэдгээ. Магад ямар ч тач ялгуурлан гадуурхдаг гэдээсэн. Сонсч ийсэн. Гэтэ тэгээд зүгээр яагаад юу яж болдгоо болон иргэншил мэргэжлээ сольж болдгоо бах та тэр нь жоохон сонир санагдал надаа. Зүгээр тэнд очичоод Монгол гэж явах оронд яагаад сольчих болдгоо болоо. Эсвэл Монголыг голоод амлаа гэж бодогцсон. Тэгээд нэрээ маа сургууль бас өөр Монгол оюутанд амарч байх. Зүгээр ер нь бол жоохон мэрсэр байдаг байсан. Хятадаар ярьдэн шүү дээ. Хятадаар ярьдэн шүү дээ. Тийм. Тэгэл одоо энэ сурсан монгол хичгээр бичдэг өөр монголчууд нь ер нь олоо цөөхөн л юм билээ. Гэтэ яг уу монгол бичгээр бичдэм билээ. Бичдэм билээ. Аха. Гэтэ ер нь бол ихэнхдээ тэгэл хятадаараа яриад тэгэл явж идэв чинь. Тэгсэн чинь тэр нөгөө монгол бичгээр бичдгийг бүр хятадууд чинь бүр болиулсан юм билээ шүү дээ. Бүр цаанаасаа бодлого гаргаад байлгүй тэр гэхдээ заяа амар хаалттай юм шиг санагдсан. Тийм. Тэгээ бүр тэр юм уу ингэж авч маваад. Тэгээ одоо бүр тэр өөр монголч чинь баг энийг сайн мэдгүй байгаа шүү заа ямар ч тийм. Наа чи харин амар батны биш юм шиг үлээ. Би ингээл хятад найз мэдсээс асуухаар бичдэг гэж нөө. Манай улсаас ерөөсөө тим юм хум явуулдаггүй шүү дээ. Бид нар ерөөсөө тэр чинь тухайн хятад хүмүүс гоё ингээд өв соёл нь үгүй тухайн ингээд үндэстэн хэмэл угсаад мэдхгүй юм. Тэрнийх нь ингээс өв соёл нь гэж байгаа байхгүй юу? Өв соёл нь тийм болохоор солонгос хэл оруулахгүй юм байна. Сая төгсөөгч бүнэн дээж гэж. Нэг ихтэй ярихгүй ирнэ солонгос хэл шиг байна. Уучлаарай. Тэгээд ингээд тэгж байгаа байхгүй юу. Гэтэ тэр хятад бас тий яг үндсэн нарийн ширэмийг мэдгүй үгүй юу би бас мэдгүй шүү дээ тий. Мэдхгүй шүү тэр хаалганы цааны болж идэв хин мэдх юм. Гэтэ бас нэг юм өөр монголчуудыг жоохон муугар боцсон нэг зүйл байсан байхгүй юу. Өмнө жил илүү тэрний өмнө жил илүү наадам хийж байгаа байхгүй юу. Наадам. За наадам хийж чинь Монголын одоо Монгол гэж чи өөртөө бодоод муухай тий наадам хийж чинь за бол чинь. За тэгхтэй шүү дээ тий. Бид нар яадгүй 9 хөл цагаан тугтайгаа зөв Монгол улсын төрийн талбайд талбайн голтой тавьдаг те. Тэгсэн чи өвөр монголчууд
хятадын тугийг тавьж байгаа. Бас яалч аргагүй тавьсан байж бас магадгүй л. Хэрвээ үнэхээр тэр уус Монгол ер нь тугтай юм уу? Хятадаас нь тэгэж нөгөө Монгол тугаал барь. Бид чинь угаасаа өөрсдийнх нь уус нь хятад юм чинь. Тийм хятад юм чи хятадыг л тавих бах тийм. Тэгэхээр хятад хүн байгаа зү. Хятад болохоор тэгвэл наадам хий хэрэггүй шин. Яхаа нөгөө нэг одоо үндэстэн гэх юм бол угсаатан гэх юм бол яг тэр ухагтхуунаараа бол ер нь хийх ёстой л чаас тийч зээгээд байгаа юм шүү дээ. Тийм ингээ хятад дотор ч амар олон үндэстэн байд юмсэн шүү дээ. Тэр бичлэг нь бусад улсад нь хятад наадам хятадын юм биш. Бас харин тэгж бодож магадгүй тийм. Айгуу түүхтэй манер мэдгүй. Энэ талаар гэхдээ манай дээд сууж байгаа 120 гишүүр юм боддог лөө. Юм бодгоны талаар нэг төсвөө батлуулчих гал ёо тэр эсвэл боо юм болоо тийсээ ёо. Амра виклигээс л сонсч байна. Харин тийм юм. Нодн бас боо юм болоо. Би бүр өстэй ёо. Өстэй талаа арзаат комент хийсэн шүү. Чи бат комент хийчих юм аа. Би бол тэгээ зүгээр л үзээ сууж байдаг шүү. Би ч гэсэн зүгээр л. Тий ямар ч хувь нэмэр байхгүй тэгээл үзээ сууж. Тэгтээ нэр яастай ч юм уу тийм. За нэг тиймэрхүү за одоо жинхэнэ үндсэн сэдвлөө оръё. Одоо бид нар ингээд топ 5 хөөе тэрнээс өмнө энэ би энийг хэлэх юм арцсан. Надаа нөгөө нэг чи бодлохоор төгсөөлөхөр нөгөө Австралийн баг дээр ингээд айгуу тийм харамсал сэтгэл төрөл тийм гэсэн шүү дээ. Би болохоор Индонез дээр бүр ингээд миний ингээд нулимс гороод уйлсан. Индонез дээр нөгөө Индонезисан тийм тэр нөгөө нэг амар шартаа ихч байгаадсэн шүү дээ. Индонез штэ Индонез амар бүлтгэр нүдтэй нөө шар уцгүй тэр чин Таиланд штэ улаан уцтай Индонез тийм байх тийм тийм айгу нэг тийм шартай ихчээс байхгүй тэгэл нөгөө нэг ах байсан тэгээд нэг ах тэр ихч хоёр байхгүй юу тэгээд эсрэг тал нь болохоор хоёр эрэхтэй байгаа байхгүй тэгээд зодолтоо ёо тэр бүрээсээ тэр ихч бол үнэхээр шартайсан би тэгээд тэрэн дээр тэгж утсан штэ хүн бол те нэрээ шартай хортой л байх хэвээр. За хайцгаа юу. Яа, Индонез гээд хайгаараа. Филиппин биш ээ, нэрээ шүү. Филиппин биш тэр их чинь Индонез байсан. Тэр нэг юм хаалга шиг битэй ах мах тийм Индонез байсан байхгүй юу? Филиппин ч болохоор нөгөө нэг зодтолдог бокс ч юм билүү тэр ах юм шүү. Тийм байна. Хүнд итгэл суур. Би тэгтээ сая угаасаа яг яаталч өөртөө аягүй 100% итгэлтэйсэн юм л да. Тэгэл хэлсэн. Тэгээд тэр ихч бол амар бархсаа нэрээ тийм хүн тийм л яхах хэрэгтэй. Ямар ч юм. Гэхдээ яг зөв хор шар гоё штэ тийм үстэй. Тэр ихч гэхдээ амар уртаа ихчээсэн. Чи өстө манай багийн хүний хамарнаас цус гаргана гинэ. Үгүй тэр ах нь амар царайлаг ах байсан тий. Тэр усан сэлтэй ах амар царайлаг. Би нэрээ хөөе. Японы нөгөө нэг усан сэлтэй крашсан. Индонези харин тийм биш. Японы усан сэлтэй. Японы ёо. Саад нэ. Үүний хөвчтэй заяа. Анх ингээд хар ус дэрсэн байлээ шүү дээ тий. Тэснэ ингээд тэмцээний дундор нөгөө 3 японч өсчин өсчний салонд гэж. За салонд орсон юм наа. Салонд ороод ингээ өсчинд оронгуудаа ингээ өсмөсөө л янзлуулангууд нөгөө өсмөсөө бүр бодуулаад ирсэн байл шүү. Ноо тийм. Тэр хамгийн юу гоё аа. Царайлаг. Тэрээс ямар ч ингээд бир бөөгийн бивжээ булах тэмцээн дээр за тэр ахыг өргөөл явчихсан заяа. Тэгэл нэг өргөөл яваад тавьчаал буцаал ирээл өргөөл явчихсан заа ёо. Амар хөөрхөн инээж юм гэдэг. Хөөрхөн царайлаг лээ. Одоо болохоор тэр Индонези ах амар царайлагс. Тийм. Японы болохоор за ерөөсөө юу яачих вэ? Топ 5 нэрлэлчих үү? Нэрлэе. За чи. Надаас эхлэе. Марлагаас 5-аас эхлээд нэгээрээ яри. За тэнгууд тэр яагаад тэгж ботсон гэдэг. За чамаас эхлэе. Надаас эхлэх юм уу? Марлагаас эхлэе. Топ 5. 5 дахь нь миний 5 дахь нь штэ. Эрдэнэ очир. Уусаа тэгэл бүгд нэж байгаа. Яг гэтээ хөө Эрдэнэ очир гэж. Яа нөгөө нэг манай Монголын бокс биш. Уран нугараач ах. Тэр ахыг Эрдэнэ очир гэж. Очир штэ. Уучлаарай л доо. Үнэхээр уучлаарай. Өстө миний буруу. За, лавчир. Амар гоёсон. Яг хүн нөгөө нэг чаддаг юмтай байх ямар гоё харагддаг гэдгийг үнэхээр харуулж чадсан. Нэрээ хүн чаддаг юм. Тэнгүүдээ бусад өөрийнх нь одоо жоохон бэрт хинхээ тэр нь жоохон тиймчсэн. Тэрний айгүй итгэвтэй сэтгэл гаргаж өөрийгөө бүр хязгаарыг давтлаад гэж хичээж чадсан. Зүгээр хичээнгүү тэгээд амар гоё нөхөрсөг тэр хамгийн сүүлд нь тугандаа очиод ингээд яг тэр бүр яг нулимс хожлох гэсэн. Би бүр тэрэн дээр уйлсан. Би бүр 5 минут уйлсан.
Яа одоо тэгтээ бодгоор хүртэл ингээд нөжөөс гоож байгаа юм. Тэр бичлэгийг тэр зургийг харах болгонд бол зүгээр ингээд дотор ингээд ориглол бүр ингээд үнэхээр бүр Тэг бас entertainment гэдэг нь тэндээс харагдаж байгаа сте. Гэтэ тэр бол үнэхээр Аха айгүй нэг тийм. Тэр сте айгүй гоёсэн. үнэхээр ондоочлээсэн. Манай монголчууд тугандаа мөрөж тугаан хөндлөж дээдлэлт юм байна гэдэг бас ойлгомжтой. Нэг охин баяр хөөрхөн дээр тэгснэ. Манайх ийм болохоор туга унгаагүй. Жоох өгчиг байгаа сте. Бид нэг хожигч можигчоороо нэг тийм бандаад идэв штэ ёо. Айгүй хөрхөнсөн. За хорлоход шаардлагаал уурлагч муурлал урваагаад байгаахгүй. Тэгээл амар хөрхөө. За дараагийнх нь дөрөвдөх нь. Одоо 5 5. Би одоо тэгтээ яг үнийг хэлэхэд ингээд нэрлж мэдэхгүй байгаа даа байхгүй юу? Тэгээд жигсааж бол мэдэхгүй байна. Ямар тааж тэр ихч Индонезийн тэр ихч байсан. Би яг наад ч юм бодчихсон. Тийм тэр ихч миний 5 дахь. Хүн тамирчин нөгөө нэг ийм хор шар нэг ийм нэг жоохон эго байх хэрэгтэй гэдгийг тэр ихчүүл амар сайн хаасан. Тэр ихч чийстэй баг бидний үе юу тийм. Тэр манайхаас бол гэтээ штэ тий. Надад тэр Адягийн тамирчин яг тийм байх хэрэгтэй юм санагцсан байхгүй юу? Тийм амар чадвартай, тийм мундаг үйжиж тэрнгээрээ ингээд амар өнгөрөх хэрэгтэй юм санагцсан байхгүй юу? Манай монголчуудын нэг тийм даруу байдал тэр юм шиг байгаа. Тийм. Тэгээ бас даруу байдал ч гэсэн айгүй гоё харагдсан. Тийм гоё харагдажсэн л да. Яг хуу тодорхой хэмжээнд тийм. Тодорхой хэмжээнд бол гоё байсан. Ямар ч тач тэр Индонезийн ихч бол бүр ёо нөгөө амар гоё эготой байсан. Бас өнгөрөөд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Энэ их ч бол хийж чаддаг мөртлөө бас амар. Хийж чаддаг болохоор тэрэндээ ингэж амар юу яаж байгаа нь ингэж мэдрэгжсэн. Тийм болохоор тэр их тавдсан. Юу төгсөөгөө өвчсөн тэр их тавд. Яг тавдах нь би яг бодсоос байхгүй юу. Хоёлаа ирсэн. За Маллын 4. Минийх Австралийн доо. Тэр нэг ардаа ингээ үсээ боцсон. Тэр ах амар эерэг. Тийм хандлага надад амар таалагдсан. Хөвчлөлтэй үедээ хөвчлөлтөг. Нөгөө нэг жинхэнэ үе шоуг хөвчлөлтэй болгож чаддаг хүн шиг. Бас нууцх нэрээ тиймэрхүү юм харагдсан шүү тэр хаа. Тэгээд манай нөгөө нэг лав уучрахтай айгуу битэн юм бэлээ өчтөр лайв хийсэн бэлээ би лайв хийсэн. Уур амьсгалыг нэг тэр нөө доомч ингээ нэгтгэж чадаад байгаа юм шиг санагдав. Өөрийнхөө улсынх биш. Нөгөө олон улсын юм бүгдийн нэг юм хүмүүс донд нэг юм уур амьсгалыг ингээ хөөхөн бүгдэнтэй ингээ нэгдүүлээд ингээ хамруул чаддаг штэ. Тэр яг манайхаас лав уучрсан дээ тэр. Манайхаас лав уучрах. Тэр ах шиг санагдсан. Чиний 4. Миний 4 Миний 4 болохоор тэр Японы тамирчин. Жудогийн тамирчин амар гоё эготой, амар гоё бардам, амар гоё ингэж нэг тийм хийн гэсэн бол хийдэг хүн шиг санагдсан. Нэг амар гоё ах байсан. Эр хүний хувьд ингэж амар гоё санагдсан. Тэгээд нөгөө бас нөгөө янзын гэвэл тэрэн дээр ямар хөөр юм бэ яа гэв. Янзын гэж орилсон юу? Нэг хүн янзын гэд орлоод байсан тэр ах байсан. Тэнгүүтээ манай юу жуда хүчтэй гэдэг нэг манай ITS-өр ихчээд дэмжиж хэмжээд Монголыг амар хөөрхөн дэмжиж байгаа цаанаар мэдээ байсан. Тэр нь амар хөөрхөн санагдсан. Тэр ах бол амар гоё тийм гүндүүгүү тэгснэ амар нэг тийм омглон тийм ир хүн шиг санагдсан шүү дээ. Тэгээ нөгөө спорт нь өөрөө жудаа болохоор тэгдэм үү яа тийм айгүй л нэг тийм гоё байгаад тийм айгүй нөгөө нэг ер нь тэнцэнд ялахаасаа илүүтэйгээр нөгөө нэг ахмадаа хүндлэх юм уу хүндэтгэх ясна айгүй их байдаг мэт л шүү дээ. Бас тийм айгүй хортой шартай юм бэлээ. Тэр нөгөө нэг бөмбөг булаацалдаг тэмцээн шүү дээ. Тэрэн дээр чинь тэгэл яг нөгөө ахыгаа би амар өрөвж байгаа юм л да. Амар өрөвцөн. Гэтэл бас тэр Японы ах бол бас амар гоёсан. Тэгэл одоо нөгөө нэг юм хоёр гараараа нэг юм олсыг ингээл нөгөө ташуурдаад гэх юм юу гэх юм хөдөлгөөдөөсөн шүү дээ. Тэр мөрөн дээр ч юм ямар ч гоё юм. Гоёсэн. Яг энэ тэмцээн дээр за төгсөөч ярих. Жээр ирж. Энэ тэмцээн дээр ингээд яг олон улсуудын онцлог шинжэнд амар харагдсан гэж бодоод байгаа байхгүй. Япон бол угаасаа хөдөлмөрч арт түмэн гэдэг юм л ялч үгүй харсан. Гэхдээ хамгийн гол нь smart work smart байхгүй. Зүгээр л ингээд нөгөө нэг ингээд одоо хараа биш нөгөө нэг аргаар ямар нэг шууд л ингээ хийдэг. Шууд хийдэг. Гэтэл манай дарааллын дагуу юмыг заавал хийдэг гэх юм уу? Манай монголчууд ч юм уу манайх бол амарчлах гад идэв шүү дээ. Ямар нэг ажлыг хийсэн гэсэн. Ямар хэлбэр аргаар хурдан хугацаанд хийж болох уу? Хурдан хийж болох уу гэдэг нь бас яг харагдсан юм шиг санагдсан. Бид нар болохоор яг дөрмийн дагуу тоглох гээд байдаг тий. Манай монголчууд зөв нөгөө монголчлон гэдэг шиг л
Тийм бас нэрээ тийш шүү. Яг тэр харагдсан шүү. Нэрээ Япон дээр би яг тэрийг харсан байна. Бас анзаарсан байна. Би ихтэй дөрөв дээр сэв бодож исэн марцчих. Энд гэтээ яг нэг тийм амар лаг маг тамирчин бол биш байсан заяо. Надад зүгээр тэр нэг юу гэх энэ тэмцээнийг би ингэж яаж одоо би өмнө алдаагаа гаргасан. Тэр нөгөө нэг Австралийн багийн нэг хүүхэн хар устэй нөгөө хүн чинь нөгөө твжээ булаацлах тэмцээнд ганцаархнаа гадаа ячаа тэгээдсэн шүү дээ. Тэгээ нөгөө Орс ингээд яадаг тэмцээн дээр тийм бүр уйлаад тэгээ барьээсээ тэр гэхдээ хүмүүс жоохон энэ гэхдээ юу гин би ингээд алдаа гаргацсан. Надаас болоод манай баг ингээд твжээ булаацлах тэмцээнээс ингээд хожигдсон нэг тийм юугаа одоо алдаагаа ингээ хүлээн зөвшөөрөөд одоо би энэ дээр ингээ алдаж болохгүй ингээ бүр хор шартай ингээ бүр үзээд байгаа хгүй. Тэгээд солонгос унчсныхаа дараа 2-7 одоо тэгээд тэрнээс цааш үнэхээр дэвчиж чадахгүй ч гэсэн ингээ унжиж байгаа хгүй. Гэтэл ямар ч гэсэн тэр нэг зорьсон зориг тэр тамирчин хүний тэр нэг эго идраа ингээ гаргаж чадсан юм шиг санагдаад бас нөгөө бусдыгаа бодох тийм бусдыгаа бодох бага бод би ингээ чирсэн учраас гэдэг нэг тийм юм ингээ нэг сэтгэлийн гүнд нь ингээ байгаад байгаа байсан юм шиг тэр хичээдэг санагдсан. Тийм тэр их нэг тэр амин таалагдсан шүү. Тийм тэн дээр ингээ бүрх уйлж муйлаад oh my god харин би тэгэл унуул тэгэл унжиж болно штэ тий ч юм бас өөрийгөө баярлалаа тий би ч хүн чинь гэж бодсон. Тэгээ би өмнө тэн дээр ингээ алдаа хийсэн учраас би энэ дээр ингээ багийнхандаа ингээ шүү гэх юм тийм. Чиний дөрөв тэр их ч юм тий. Дөрөв. Тэгээ тийм лаг ихч байгаа үг ч гэсэн тэр их чи тэр гоё ясаа тий тэр их ч гоё ясаа надад бол таалагдсан тэмцэн дээр үл амар таалагдсан. За Маллагийн 3 Адиа сүрэн ихч маань байсан. Адиа сүрэн ихч маань бол үнэхээр Монгол эмэгтэй хүн гэж ямар тэсэр хатуужилтай гэдгийг харуулж чадсан юм шиг санагдсан. Тэгээ би бүр ингээл Адиа сүрэн ихчийг харангуутал за би ч Монгол эмэгтэй шүү дээ. Яг ихч юм уу? Надаас л ихч. Чамаас л ихч байх. Мэдгүй. За болоо юм. Тий. Ер нь болцсон дөө. Тэгээд манай хүн нэр үнэхээр гайхалтай байсан. Үнэхээр тэсэр хатуучлыг гаргаж чадсан үнэхээр гайхалтай байсан. Тэгээ энэ дэр нэг нэмэлт юм л чихэд нөгөө юу ийсэн Адиа сүрэнгээ тэр охин нөгөө юу ийсэн тий нөгөө эр хүний ард эмэгтэй хүн байдаг шүү гэдгийг нэг юм харуул нөгөө хин ахыг ингээд амар гоё ахаа сэтгэлийн хүчээрээ л давж гарна шүү гэдэг нэг юм. Одоо энэ дэр бол нөгөө айл гэрмэр дээр те нөхрийн хойдолд сайн ихнэр байдаг ч юм уу те энэ дэр харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ амар хөөрхөн цаа ингээд нэг юм хурцлаад одоо юу гин тэр чинь нөгөө нэг ингээд өргөж дүшээд те тийм эмэгтэй хүн төшөв тулгуур гэдэг нь бас амар гоёсан. За тэр үг хэлтвэлтүүс амар. Тэгээд угаасаа тэр хүний маань уг чанар нь айгүй сайхан юм билээ. Багийнхнаа сайн шүү, болж шүү, чадан шүү гэх. Тийш тэмцэлт үнэхээр сайн байсан. Үнэхээр амар мундаг. Хөрхөлсөн ч гэсэн зүрх мөрх гаргаал зогсож өгсөлөө тийм. Амар хөөрхөн. Хөөрхөн байсан. Гоё мундаг. Үнэхээр бахархав. Намнагийн хувьд миний 3 дахь болохоор Японы нөгөө хөгших өндөр том биетэй. Бейсболч нөө. Тэр ах тийм бас яг ёстой амар гоё залуу шиг санагдсан надад. Ах мах шиг юу санагдаагүй амар гоё залуу шиг санагдсан. Хөгшин уг нь бол одоо баг хидтэйг нь мэдгүй юм бодвол баг 50 гарцсан л илгүүдээ тэр ах. 40 тийм болов. Нэлээл хөгшин санагдсан. Гэтэ надад бол яг нэр залуу шиг л харагдсан. Ямар гоё залуу вэ гэж бодогдсон гэсэн баг тийм. Тэгэл ямар гоё юм бэ тий. Тэгэл залуучуудтай ингэж үзэж гин гэж бодогдоод тэгэл тий тэр хүртэл ингэж өөрийнхөө одоо тэр 40 хэдэн нас хүртэл ингэж өөрийгөө ямар гоё авч яваа вэ тий. Тэр чинь бол амар хичээл зүтгэл хөдөлмөр байгаа байхгүй юу. Би энэ хараал шууд амьдралын юм маягийн шууд харагдчихжээ штэ амар. Би шууд хараал гайхалтай байсан. Тэгэл амар төвчээртэй. Тэгээд ийм дуу цөөтэй. Тэр нь бүр амар таалагдсан. Тий. Эр хүн ер нь надад зүгээр тийг санагддаг байхгүй. Ийм эрэгтэй хүн надад ингээд амар таалагдаад тий. Дуу цөөтэй тий. Тиймэрхүү эрэгтэй аягүй таалагддаг болохоор тэр ахыг бол би шууд 3-т оруулж ирсэн. Тийм гоё ах байсан. Гоё залуу байсан. Би нэрийг энэнгээр ингэж бодогдсон шүү дээ. Нөгөө нэг юм хөгшин ах махтай ингээд сууцаа өгтөд идэв шүү дээ. Яг ийм юмнаас болж бас суух боломжтой юм байна. Одоо бодолтой. Би ингээд тэр ахыг ерөөсөө хөгшин өвөө вэ, ах вэ гэж хараагүй гэж аas тийм. Бараг л манай аав тажигдсан хүн байгаас тэгтэл би ямар гоё залуу вэ гэж харсан байхгүй. Тэгэл бас тэ 20 30 насн дээр юу 30 насны зөрүү дээр те бас дээж дурлаж
бас болдог юм шиг байна гэж бодогцсон. Бүгд мөнгө биш байт юм шүү. Тий гэж бодогцсон. За чиний 3 дахь. Төгсөөгийн 3 дахь лав учруулсан. Маллатай сая ярьсан шүү дээ. Яг л адилхан. Амар гоёлох байсан. Тэгээд амар entertainment тэгээд тэр нөгөө туг мөгөндөө мөргөж байгаа нугасаа хүн болгон л үйлсэн баг. Тэгээд яг нөгөөсөө хийж чаддаг юмтай хүн гоё гэдгийг үнэхээр тул харуулж чадсан. За ер нь бол гоёсан. Тэгээд бусдаар бол яг үзлээд л угсаа нэг байгаа. За 2 Марлагийн 2 дахь нь Миний 2 дахь Орхон баяр байгаа. за Нөгөө нэг манай монголчууд одоо хүмүүсээ жоохон нөгөө бүдүүн хайраг жоохон бэр хүч чадна л оюуханаас илүү гэж жоохон бодох гээд байдэн шүү дээ. бөхчүүд гэхээрээ л гэж үү? Тийм бөхчүүд гэхээрээ л жоохон тэнэгдөө ингэ ярьсан энэ. Тэрийг бол үнэхээр идэж чадсан. Үнэхээр гад байсан. Үнэхээр стратегч байсан. Тэгээд бага бас аягүй сайн мэдээж чадсан гэж би боддог. Яг гоё авчиж тийм гоё ахлагчийн үед ямар юм хэлэх хэвээр яах хэвээр гэдгийг ч юу яжсэн хэлжсэн тэрнийхээ хайж байгаа дэмжиж сайн байлаа гэдэг үгнүүдээ хэлж чадчихсан гэж бодож байна. Тэгээ хөрхөн хэдийн ингээд хөрхөн хүүхд чи хэрнээ бас өөрийнхөө хийх хэвээр ажлыг товтлох хийсэн л гэж бодож байна. Өөрөөр ойлоо сайн гаргасан гэж юм тий. Нэ шүү гаргасан. Энд намна. Миний 2 дахь ёо амар хэцүү байна. Бүгд л 2 дахь л амар хэцүү байна. Гэхдээ яг 2 дахь гэхээс илүү нэгдэх нь ингээд амар яг нэгдэхээ сонгох амар хэцүү байна. Миний 2 дахь болохоор Дүлгөөн миний 2 дахь байсан. Үнэхээр лаг байсан. Би бол тэр хаар бүр үнэхээр би ингээд нөгөө нэг хүнд чинь нэг юм хүлээлт гэж зүйл байгаа штэ. Хүлээлт байсан, хүлээлтийг хит давсан. Дүлгөөн гэд ахвал миний бүр хүлээлтээс дээгүүр байсан. Йоо хүлээлтээс дээгүүр нэрээ хүлээлтээс дээгүүр байсан юм. Тийм. Миний бас хүлээлтээс дээгүүр. Тийм. Миний бол хүлээлтээс амар дээгүүр байсан болохоор тэгэл би тэр хаар бол амар бахархаал. Тэгээ би ч өөрөө бас нэг худлаа үнэн найзуудыгаа дагаад саксны спортоор нэг хэдэн жил бас нэг жүжиж явсан болохоор тэр юм уу яг нөгөө нэг саксны спорт гэдэг чинь дотроо бас юу байдаг вэ энэ төр гэл жоохон гадарлаад байгаа байхгүй юу? Гадарлах жоохоо зүгээр л нэг ямар тач нэг юм өсвөр насны саксны спорт нэг иймэрхүү байдаг да. Саксны холбоо нэг иймэрхүү л байдаг байх та энэ төр гэл бодож ирсэн байхгүй юу? Тэгээ нөгөө эргэн тойронд найзууд яриаг сонсч масаадахаар тэгэл тийм болохоор тэр юм уу амар лаг байсан. Надад бол бүр үнэхээр гоё байсан. Тийм мундаг байсан. Би л тэр ахаар бахарч чинь яаж саксны хүмүүс дундаас тэр ахыг авч явсан бэ гэж бодогдсон ш надад бол яг үнэхээр. Би яг бусад хүмүүс энэ тэр мэдгүй л дээ тэр нөгөө нэг амар алтартай охтууд үзэж мүзээд санчир манчирч илүү юу ч илээ тэр хүмүүсийг мэдгүй л дээ. Гэхдээ ямар ч тач Дүлгөөнгээ тэр ах бол үнэхээр нүдэ олсон сонголт байсан юм санагдсан надад. За төгсөөч. Би яг намуунагийн үнээр яг намуунагийн үед юм биш. Би нөгөө Дүлгөөнийг ингээд яг харуулж чадсан тэмцээн болоогүй юм шиг санагдсан. Яг гоо болсон л доо тэр нөгөө нэг юун дээр харайхан. Арай өөр тэмцээн байсан бол Дүлгөөн бас өөр үнээр тий. Тэр нөгөө инх оргуулах мах шиг харуулж байсан юм шиг санагдсан тий. Зэ миний 2 дахь штэ. Би бас 2 дахь нь бодохгүй байна. Бодоод юусэн олдгүй. Миний одоо 2 дахь юм байж болох оо. Нөгөө нэг эмхтэй нөгөө би яг энэ охины нэрийг ярьсан мартчихсан нөгөө жуудачаа манай Монголын. Адиасүр. Адиасүрэн за бэж. Энэс өмнө нөгөө Японы нэг жуудачаа охин байсан штэ. Чүлээд бүхийн жоох юм уу? Нэг тийм амар нэг юм гимшилтэй царайтай. Жохон сармастай ингээд тэр ихч л ах. Тэр ихчийг би 2 даралж яагаад вэ гэхлээр шүү дээ. Яна жоохон ох юм уу? Жоохон ох юм шиг. За. Яа нэг юм юу заяа нэг юм багийнхаа төлөө ингээ бүр чин сэтгэлээсээ айж майж байгаа нь мэдэгдээл ингээл нэг юм багийн спорт гэдгийг бүр ингээ бүрэн утгаар нь харуулж чадсан. Тэгэл ингээл
баг битгий хэл заяа ингээд өөр багийн хүмүүс ингээд хамар мамраас нь цус гаргацсан шүү дээ Японы баг өөртөө тэгсэн чинь ингээд баг өмнөөс нь баг ингээд тэр би нөгөө нэг уйлах газцаа ингээд бүр нэг юм царай нэг юм амар ингээд хүний өмнөөс өвдөж чадна хүний өмнөөс шаналж чадна гэдэг чинь амар том чадвар байхгүй юу ер нь бол тэгээ ингээд бүр тэрийг ингээд тэр охин гэхдээ тийм амар мундаг одоо бид нарт ингээ харагдаагүй ч гэсэн тэр охины зүгээр ингээ реакшн нь хандлага нь надад амар таалагдсан байхгүй. Тэгэл ингээл хин нэг ингээл ингэчүнгэл ингээл царай ингээ. Тэг ямар бодлоо нөгөө Солонгос Япон хоёр дивжээ булаацлах тэр нэг нэгнтэйгээс барилдаад хамгийн сүлд нөгөө нэг Солонгосын жудаач охин билүү. За мэдхгүй заяа нэг охин үлдсэн штэ. Тэгээ Японы тэр хоёр ч үлдсэн чинь ингээ унгаач байгаа байхгүй Солонгосын охиныг. Тэгсний дараа ингээ бүр гар мар барьж ингэж бүр бүхийж мөхийгээ заяа Солонгосын соёлол байх л та. Гэтэ амар тийм нэг өөрөөрөө тийм бардаагүй тийм ингээ бүр баг унгасандаа баг ингээ харамсаж марамсаад цаа тэр охин өмнөөс нь баг тийм тэгэхээр тэр охин амар тийм Япон хаа. Тийм ер нь бас гадна нөгөө нэг спорт гэдэг чинь спорт юм айгүй нөгөө спортын хүндлэх гэдэг зүйл чинь айгүй суралцсан шүү дээ. Гоё шүү спорт став шүү. Хүндлэн надад тэр охин мундаг шүү спортоор ч. Гиснээс гигвинт нөгөө спортын хүндлэн тэр гэсэн чинь юу санаад орчлоо. Би ингээ жоохон бахта сумаа үздэг гэсэн бохгүй юу. Яагаад ч юм уу хайлталд үзчихэд гэдгсэн. Тэгээд нэг удаа ингээ нэг удаа үзсэн чинь нөгөө давг дорж хийдэд штий. Тэр ах ингээд нэг өөр ахыг нэг амар хайж яхахыг би харж байсан бохгүй юу. Тэгэл тухайн үедээ тэр хүн чинь ингээд монгол маа штий. Тэгсэн хэрнээ би тэр ахыг ингээд ер нь л жоохон үзээ ядчихсан. Тэр чинь би хэдэн настай ч байсан. Яртал жоохон л байсан. Тэгэл ямар амар ах вэ? Шууд ингээд хаянгуутай тэр царай мараа амар заа. Шууд ингэж хайж маяал тэгэнгүүтээ ерөөсөө татаад босгож болно штэ. Тим юм ерөөсөө байхгүй заа. Нийл тухайн үед ямар амар ширүү ах вэ? Ямар амар ах вэ энэ төр. Нэг жоохон дургу идэгс мэхгүй би. Тэгсэн чинь сая сүүлд би уг нь бол Монгол туурах Монголын 100 их юм гэдэг штэ. Тэрэнд орсон ингээд айгүй олон жилийн өмнө орсон л таа. Гэхдээ би ингээд яг сүүлд үзсэн байхгүй юу? Зүгээр л тим сэтгэл зүйтэй байгаадсан болохоор би нэг тийм ийм сонио маргис тим ахыг үзэж яад энэ төргээ бодсон байжгаад саяхан үзсэн. Тэгсэн чинь тэгэл ер нь спортод угаасаа нэг тийм омглон ч юм уу тиймэрхүү юм угаасаа байх ёстой л юм байна да гэж бодсон байхгүй юу. Тэр ах ингээд өөрөө ингээд Японд ингээд байсан ямар хэцүү гэж санана гэж гэлтэж байгаа байхгүй юу. Тэгэл тэр чин суумо бүхэл бүтэн тэр улсын одоо өв боломжлол хамаг юм нь явж байгаа тим спортод гадны нэг хүн очсноо тэгэл бүр ингээд тэрэн дээрээ бүр ингээд азаргална гэдэг чинь тэгээд ингээд олон жил дараалан азаргална гэдэг чинь ингээд айгүй хэцүү зүйл хийж байгаа байхгүй. Тэгээд тэр мэрийг сонсчод энэ хүн бас ингээд зүгээр ч ингээл хүнийг унгаачаал татаж босохгүй байсан юм бол биш байсан юм байна. Тий спорт гэдэг чинь өөрөө бас нэг юм байх ёстой юм байна. Спорт гэдэг чинь зүгээр одоо биеийн спорт байгаа штэ. Тэр чинь зүгээр биеэрээ ингээд үзэлцэх биш. Оюун ухаанаараа тийм ингээд байгаа байдлаараа тийм нөгөө хүнээ айлгах ч юм уу тэгжиж бас тэр чинь зүрхэн эсрэг талын хүн чинь зүрхэн өгөхөд гэхэр чинь олигтой бас нөгөө нэг бэлдсэн хэмжээнд өөрийнхөө чадварыг гаргахгүй байх боломжтой байт юм байна энэ гэж бодчихсон байхгүй. Тэгээд би тэр ахаар одоо л амар бахархаж байгаа. Давгдорж ахаараа айгүй гоё хүн билээ шүү. Аавч нөгөө Батмөх даяа баян мөхөлөө. Тэр ахал юм билээ. Тийм бил би тэгтээ сүүлд нөгөө хөшөө яхад нь үзэн гоод oh my god. Хөшөө босгосон гэдэл юу чинь аав нь мөх бат. Аав биш өвөө аав нь болохоор нэг болсон за хийлээ. Хөшөө босгосон гэсэн найзаа тэр нөгөө хайлт сонсон сайдад. За марлагийн нэгтгэн сонс. За нэг их хоригл. Жинхэнэ монгол хүн. Жинхэнэ Монголд яачин. Жинхэнэ Монгол хүн ямар байдгийг харуулж чадсан хүн дэлхий. Царай зүс бүх юмараа ёо. Царай зүс бүх юмараа оюун ухаан тэр сэтгэж бодож байгаа бүх юмараа тэгээд амар хөрхөн инээж минээж ярьж марж байгаа юм амар хөрхөн. Тэр хайр хүндлэл бахархал гурав бүх зүйл тэр ах руу ингээд татагдсан. Миний бүх зүйл хасгарч байна. Тэгээ чихэн яг энэ тэмцээнээр ингэж монголчуудад танигдсанд маш их баярлж байна. Би ч бас хоёлаа энэ дэр нийлээ цуг ирч. Минийх бас нэгдэх юм. Гар мар байж байна. Энэ дээрээс нөгөө нэг хоёр түрүү ярьсан шүү дээ. Нөгөө Японы тамирчин дээр яриад лөө. Нөгөө
Тэ үг дуу цөөтэй гүндүүгүү. Манайх ч юм бас нэг юм ярьчаал яг тэр ихгүй яг тэр зэ. Тэгэл хөөрхий ингээл инээж минээж байгаа нь хүртэл цаанаасаа л нэг хөөрхөн цаа одоо тэгээд тэр ер нь л инх хөргөл ах угаасаа амар мундагсан. Нүнэ. Хоёрын нэгт. Биний нэгт болохоор Адиа сүрэн бистэй тий. Тэр эмэгтэй миний нэгтгэх байсан. Зүгээр нөгөө нэг адилхан эмэгтэй хүн гэдэг утгаараа бас нэгт оруулсан гэх юм уу? Адилхан эмэгтэй хүн тэгээ ойролцоо насных байж магадгүй. Тэгсэн хэрнээ бас тийм амжилттай байна. Тэгээ дээрэс нь би нөгөө нэг ийм хүнд амар дуртай байхгүй юу? Би ингээд яг эрэгтэй хүмүүнд ингээл гоё ингээл өөртөө ихтэй тий омглон тийм эрэгтэй хүн энэ гэлдэж байгаа ч гэсэн би ер нь ир им гэлтгүү ямар хүн надад таалагддаг вэ гэхээр юм зөөлөн хүнд би дуртай. Зөөлөн тэгээд даруухан тийм хүнд айгу дуртай байгаа гэдэг хэвгүй юу? Нэг юм миний аавраатай ингэж айгу нийлээд идэх гэх юм уу? Тэгээд Адиа сүрэн болохоор надад яг тийг санагдсан. Ийм зөөлхөн тэгснэ амар даруухан уг нь бол тийм авьяасан дээр болно шүү дээ. Бүр бардаад бөксөө алгадаад гүмээр байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээл айгу даруухан байж маягаал. Тэгэл тэгснэ айгу сэтгэл хөдлөл өндөртэй тэр нөгөө нэг 100 тойрог явсны дараа ингээл уйлаад байгаа байхгүй юу? Тэр мэрийг харчаал бүр ингээд амар хөөрхөн санагдал хүн ингээд нөгөө нэг дотоод мэдрэмжээ шууд ичхгүйгээр бусдын өмнө илэрхийлж байгаа надад амар хөөрхөн санагдаад тэр хүн тухайн үедээ яг үнэндээ юу ч бодоогүй л илэрхийлсэн баг. Жохон муу санаа манаатай хүн байсан бол тий олон хүний ингээл өмнө дэлгэцэн дээр нүлэмсээ үзүүлэхгүй ч юм уу тий төвчнөчэл тэлсэн баг. Тэгэл тэр хүн ингээл үнэхээр тэр хүнд хэцүү байсан. Тэгээд үнэхээр хэцүү зүйлийнхаа ард даваад гарцсан. Тэгэл шууд сэтгэл хөдлөлөөрөө тийм айгу сэтгэл хөдлөл тийм өндөртэй хүн шиг санагдсан. Сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс надад бас тэгээд эсэргээ одоо дагаад айгу тийм зөөлөх юм шиг санагдаад идэв. Хүн чанар сайтай юм шиг бас санагддаг. Яг үнэхээр би жоохон хатан хүмүүс жоохон дургу. Тийм. Тийм болохоор Адиа сүрэн нэгтэйсэн. Үдэгтэй шүү дээ. Нэг юм анзаарсан уу? Гурвуулангийнх нь топ 5-д ерөөсөө солонгос байсангүй. Тийм биш нэр. Нэг солонгос хүн байсангүй. Тийм шүү дээ. Австрали болоо. Юуны тулд одоо солонгост амьдарч байгаа үйл нь солонгосуудын тухай ярил л та. Хармарын тий. Ярил л та одоо. Би солонгос хүмүүс ялаа. Солонгосчууд гэтээ энэ тамирчин ийм гоё байсандаа ч юм уу тиймэрхүү юм байсан мэт үг нь. Нэр санаас нэг мэдээд болох ч яа. Солонгосын ахлагч нь одоо яг солонгос хүмүүстэй бүлийдүүлээд байгаа юм лээ. Яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг юу яасан нөгөө 3-3-аараа гараад нөгөө ингэж олсон тасдаг тэмцээн шүү дээ. Тэн дээрээ солонгосын багийн ахлагч нь тэгээд хэлсэн юм байна л да. Би нөгөө нэг Монгол савтайлаар нүүсэн баггүй юу? За. Тэгээд тэр нь яг юу би гэдэгтээ сонсоогүй заа гэсэн чинь 3 муугаа төрүүлж гаргаад тэгээ 3 сайн үлдцээгээ хилцсэн юм байна. Oh my god. Ер нь бүр мууч гээгүй заяа 3 жоохон таарахнаа мархнаа гисэн л юм шиг байгаа. Тиймэрхүү утгатай юм хэлсэн шиг байгаа. Тэгсэн чинь чи өстө хэн болчоод энэ 3-гаа ингэж муулаа. Тэгээ нөгөө 3 жоохон тгий хэлсэн чинь уур амьсгалан жоохон тийм болцсон юм шиг байна. Би тэгтээ тгийг ерөөсөө тийм анзаарах байхгүй юу? Яг үнийг хэлэхэд амар бүлийдүүлээд байгаа. Тэр солонгос надад мэдрэгдсэн шүү дээ. Бид нар ч гэсэн угаасаа муу байгаа нь мэдрэгдсэн шүү дээ. Ялангуяа тэр нэг эмэгтэй нь бүр үнэхээр муу байсан. Тэр бол яг угаасаа л баг болгоноос нэг хүн ингээд доошоо татаад байгаа нь харагдаадсэн шүү дээ. Солонгосын хувьд бол нэг эмэгтэй байсан аль нь нэлийн. Ямар ч тач тэр бол угаасаа татчихсан. Тэгэл тэрийгээ яг урагшаага гаргачлаа даа гэд би бодож байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт тэр бас нэг тэмцээн дээр тэрийг гарах уу яах уу гэж ярьж мариад байсан байхгүй. Би тэгэл энэ угаасаа муу байгааг нь эднэр өөрсдөө ч мэдэрч байгаа юм байна да гэж бодож байсан байхгүй. Тэгэл манахаас ч гэсэн харалтаа хандаад муу байсан л байхгүй юу? Муу байсан. Гэтэ яах вэ? Хүн муу хийж болно шүү дээ. Окей шүү дээ. Гэтэ байх ёстой шүү дээ. Гэтэ тэр нөгөө багийн одоо нэгтж байгаа хүмүүс нь бидний тэгж хэлэх нь муухай гэж үг. Гэтэ надад үгүй яах вэ? Тэгэл тэрийг хамгийн гол нь хүлээж авч байгаа мань солонгосчууд ч нэ. Тийм юм дээр бол бас эвгүй штэ. Гэтэ эднэр хаяа бүр хитрхи дэндүүлээд идэв юм шиг санагдаад хүн бид нар ч гэсэн яг үнийг хэлэхэд алдаагаар муухай хэлдэг үсттэй. Тэгж яахын төлөө хүний амьдралыг бас эднэр тэгтээ хүний амьдралыг самарж ийн гэж юусоо боддгоо юм санагдаад надаа. Цаана хідүүн энэ хүн санаа зовоод амьдарч байгаа бол гэж юусоо боддгоо юм санагдаад шүү дээ. Юуг завдалгүй л арчаа хийдэг гэх юм уу?
Яг манай монголчууд нөгөө нэг бид нар тэгж чаддаггүй болохоор яг энэ зангаар нь ингээл бахархаал тэгж байгаа л та. Гэтэ цагаа талаад яг бодоод үзэх юм бол чам дээр ирээд хүн чамааг газар доор ортолчин муулаад өнөөдөр чамааг орлогогүй мөнгөгүй болгочвол хичнээн муухай тийм үстэй. Ганцхан алдааны чинь төлөө. Гэхдээ энэ дэр ийм байхгүй байхгүй. Багийн ахлагч хүн багийнхаа нэг гишүүнийг 3 гишүүнийг таагаар муу юм чинь төрүүлээ гарчих гэж хэлэх ёстой. Санамсаргүй хэлсэн байж болно шүү дээ. Яг санамсаргүй байсан ч гэсэн зөө. Манай монголчууд орхон баяр за таагаар муу юм чинь таагаар өглөө гарчих. Тэгээ би гайвуугаар энд үлдчихье. Манайх дээр шүү дээ тий. Бүр новш санагдсан заяа. Эдийн дээр тэгвэл тэгж байгаа хэсэг нь ороогүй байвал яах вэ? Солонгосчууд эднийх эдитэлж байгаа шүү. Солонгосчууд оруулахгүй шүү. Солонгосчууд өөрсдөө эн чинь хийж бүтээж байгаа юм чинь тийм муу юм аа харуулъя. Ийм юмн дээр харин ийм юмн дээр ингээл яг хүмүүс ингээд тэгэж их реакшн үзүүлнэ гэж бодоагүй л байхгүй юу. Тэгэл яг зүгээр жоохон ганц удаадаа юмн дээр өнгөрч болчихсон хүмүүс ингээд хэлсэн шүү дээ. Нөгөө өөртөөрөө ингээд бодоод үзэх. Тэгвэл чи ингээд нэг тиймэрхүү тэмцээн дээр оронгуудаа танаа багийн ахлагч. За намаа чи муу юм чи ингээд ингэж хэлэх юм болно шүү дээ тий. Надад би үнэхээр тэр багт муу байгаа бол окей би муу байгаа юм байна гэж бодно. Үнэхээр би тэр багт муу байгаад сугараад бага хоош нь татаад авал гэтэл би ингээд сайн байгаад би ингээд бүр үнэхээр алаад байхад чинь намайг тэгж хэлж ивэл гэтээ үнэхээр хүн сайн байгаад байвал хүн тэгж хэлэхгүй шүү дээ. Үгүй тэгтээ Солонгосын багийн тэр хоёр охин бол надад бол үнэхээр сайн байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Надад бас уусан юм шиг ингээд нэг охин гэхдээ нэг охин нөгөө нэг охин тэгээд нэг залуу нь болохоор надад окей л байсан. Бүгдээр л хичээсэн. Муу байлаа гэд бүгдээрээ л хичээсэн. Бүгдээрээ л хамаг хичээсэн. Хамгийн хичээл тесрэг төвчээрээ гаргасан байхад бүгд адилхан гэж яхад багийн ахлагч нь гэж яхад хэцүү шүү дээ. Чи ингээд хичээгээд л хичээд байдаг гэсэн чи тэр хүндээ хүлээн зөвшөөрөхгүй чамаа муу байна чи ингээд ихлэ гарчих юм бол чи гомдно үстэй. Яг хүн юм жиг гомдголох. Гэтэ би бол тэр үгийн тэр юун дээр тоглолт хийгээд хүн рүү ингэж бүл хийдэж дайрдаг бол надад таалагддаггүй. Шоу мэдрэлээр ядаж өөрийнхөө үгийг цэгнэж цензуурлах зүйлээ л харуулдаг байгаа байхгүй юу? За тэг яг энийг тэгтээ хасчих заяа. Манай хандаа шиг унчаад инээгээд суугаад байгаа байсан бол энэ чинь шал өөр хэрэг байхгүй юу? Манай хандаа ч хөөхий яг үндэ унсан чинь инээгээд суугаад байсан шүү дээ. Инээхээс өөр яах юм бэ тэр чинь? Тэр чинь тэр нөгөө нэг хоёлынгийн сая ярьсан нөгөө дөрөвт оролдог нөгөө энэ Индонезийн нөгөө охин шиг байсан бол шууд инээхгүй шууд босоод зараач хаагаа гүүх гэсэн бохгүй юу? Тим харизмтай, тим тамирчин байсан бол. Тий хандагийн буруу гэдэг аа. Үгүй тийм байгааг байхгүй Солонгосын тэр муу гэдэг байгаа тамирчид нь тийм байгааг бүгд хандаа шиг харин хандаа юу нь бол муу байсан. Гэтэ Солонгосын тамирчин хандаа шиг муу бол байгаагүй. Тим хандлагатай бол байгаагүй. Тийм хандлагатай байгаа. Тэр бас үнэлтэй. Бүр үнэхээр гимсчихсэн нь бол мэдгдсэн л дээ. Өөрөө ч гэсэн гимссэн дээрээ бүр би ингээд юу яачлаа маачлаа. Тэгжэхт тэгээд муу гэдэг чинь. Үгүй яаж ч гэсэн угаасаа багийн ахлагч нь хин нэг тэгж шүүмжилж тэгж муухай шууд нүүрэн дээр нь хилж болохгүй өстэй тэр ч одоо тэмцэн рүү бодоол өнгөрөн өстэй. Яг санамсаргүй байдлаар л гаргачихгүй юу да. Хоёр тгийг бодж болдгоо мó. Муухай хүмүүсээ. Тэр одоо Солонгосын ахлагч бүл хийж байгаа хүмүүстэй яг гэж юм лээ. За. Яг л ажиллаа болж байгаа. Уг тэр их тийм жоох идүүтэйсэн. За тэгэл нэг нөгөө нэг шийдэлтэн дээр ингээл янз нүүр нэг амар сайн дэмжижсэн шүү дээ. Би бол яг тэр ах мөнд үсэн. Тэр ах үнэхээр багийнх нэгээ дэмжсэн. Чи муу байлаа шүү. Чи ийм байлаа гэж яг үнийг хэлдэг байхгүй юу? Зүгээр л тэр тохиолдолд тохиолдсон шүү дээ. Гэтэ тийх юу шаардлага бүхэл бүтэн нэвтрүүлгийн хэдэн дугаар байгаа юм ч одоо 12 дугаар байгаа. 9 дугаар байгаа. 10 байлгүй. Тэр дугаарын турштэй тэр ах бүх дугаар дээр нь бүх мөчөд ингээл тамирчтай ингээл дэмжиж явж байгаа л 5 минутанд хэлсэн үгүй тэр үгүй чинь. Тийм. Гэтэ ямар ч солонгосчд бүлээдээд байгаа юм биш шүү. Чаас. Солонгосыг сайхан ярьсан шүү. Тэр ах нэр Монголд ирчихсэн мэл шүү. Тийм. Бас нөгөө Минжээ гэдэг чи ирчихсэн. Тийм Минжээ ирсэн нөгөө манай орхон баярыг ирсэн баг ингээд царай мөрөө шууд хуурсан. Хөлөөлсөн шүү. Тэр надад ерөөсө таалагдаагүй ш тэр бондгоор. Яа. Мэдхгүй амар сонио. Цаанаасаа надад ерөөсө таалагдаагүй ш тэр бондгоор. Жоох хөвгтэй билээ. Тэгээд нөгөө нэг сүүлийн тэмцээн дээр илүү манайхыг бүр амар басч масаад байсан гэх юм уу?
тэр басаас л тэр нэг өсний гидэр зүрчдэг нөгөө нэг өмнөний амоти тэр чинь бас басаад. Тэр бас тэгжсэн л да. Би үсээ солонгосын баг нэг төртэй байгаа биш ээ. Гэсэн солонгоцыг ярихгүй юу гэсэн. Хөөе, тэгтээ тоошд ийм мэдрэмж төржсэн үү? Тэр тэмцээ ороод хамгийн эхлээд солонгосын баг орж ирэхэд за зин ч үгс ойлгож солонгос төрүүлнэ гэж би яг бодож исэн. Амар яа ч юм цаанаас л нэг тийг бодогдсон. Австралийг төрүүлнэ гэж бодож исэн. Австрал бол амар хүчтэйсэн. Би бас солонгосыг төрүүлж шууд гэж бодож исэн. Зүн бэлгтэн болт юм уу шиг. Одоо энэ дээр бол нэг л зүйл ойлголоо. Австралийн баг дээр оолын хийж болохгүй шүү манай. Аатын тийм үү? Бүгдийн тийм. Тийм ээ. Гэтэ надаа нэг тийм эндээс нэг юм ялгарлан гадуурхал тийм юм зүгээр надад мэдрэгдсэн юуны ялгар. Одоо нөгөө нэг бид нэр хоорондоо бие бинийгээ юу гэж хардаг вэ гэж байгаа нэг харагдаад байгаа санагдсан. Амар тийм ядаргаатай бүр тийм имзэгтэй бүр. Би бас гэхдээ энэ дээр ингэж бодсон шүү дээ. Одоо гурлаа бүр хамгийн ихний дугаар дээр нөгөө ядуу улс ялгарлан гадуурхалт мадрахалт ер нь жоохон ядуу улсын талаар ярьсан шүү дээ. Муухай тийм ер нь л үн. Тэгэхэд би ингэж бодсон. Энэ дээр Индонез эдэр те юу эдийн тэр Таиланд, Маяланд те Филиппин эдэр зүгээр ялаад өгөөсөө бүр алаад өгөөсөө солонгосыг бүр нухчин тастаасаа гэж бодчихсон чи даанч тэгэл сонсон. Тэгэхээр барсангүй. Би тэгж бодчихсон. Надад хамгийн нөгөө мэдрүүлсэн үе нь болохоор туркууд солонгостой нийлээд дэлэн манайхыг авдаг. Тэн дээр хөө би үзсэн хоёроо. Тэр хараа манай монголчууд жоохон буруу багтаага очиод нийлцсэн санагдсан. Хэрвээ турктэй исэн бол манай монголчууд турктэй нийлсэн бол анханасаа л турктэйгээ нийлээд зогсон. Тэр хоёр чинь яг уу манай монголын нийлсэн баг маань л унтсан. Тэгээд өмнө нийлж исэн хоёр чинь яасан болохоор тэн дээр тэгж амар турктэй. Тэр чинь анханасаа нэгнийгээ нийлээгүй яасан бол шууд тэр тохиолдолд тэгсэн. Харин тэгээд солонгос ингэж бодсон байсан болохоор насаад гисэн байсан. За солонгос шүү дээ тий. Хамгийн гол нь солонгосууд турк дээр очиж ярьж байгаа байхгүй юу? Хажуу талд нь манай монголч гэсэн бас байгаа шүү дээ. Солонгосчууд монголчуудыг сонгох боломж байсан байхгүй юу? Тэгсэн чинь туркуудыг сонгосон. Гэдэг чинь өөрөө нэг тийм ялхарлаж байгаа юм шиг санагдсан надаа. Дутуу үнэлээд байсан манай монголыг. Тийм тэгснээ заяа бусад тэмцээн дээр ер нь л дээ энэ шоуг тэр чигт нь хараад хад австралиудыг амар дээш нь шидсэн юм санагдаад байхгүй надаа. Тийм манай тэр яа тэгвэл тэд нар нь ингээд ийм шар арьстай англиар ярьдаг болохоор тэгээд ингээд солонгосчууд ингээд ямар хүмүүстэй хамгийн их зураг авахуулаад рис хийгээл байна австралиудтай. Тэгээ яагаад гэвэл энэ хүмүүс бас л нөгөө англиар ярьдаг шар арьстай тийм юм шиг санагдаад байхгүй надаа. Зүгээр яг нөгөө нэг энэ жоохон ийм лүүзер хүний сэтгэлгээ байж магадгүй л те угаасаа хүмүүс тэгж хэлэх байх. Чи ямар имзэг юм ч юм уу те чи өөрөө ингээл амар тийм имзэг сэтгэлгээтэй болохоор тэгж бодоод байгаа юм шүү энэ. Гэхдээ яг нь зүгээр л надад цаанаасаа тийг санагдаад байгаа гэх юм уу. Зүгээр л тийг санагдаад байсан. Ингээ австралиудыг хитрхи ингээ шидэд байгаа юм шиг санагдсан надаа. Гэтэ австралчууд манай монголчуудтай хэлж байгаа шүү. Яг хийжсэн л да. Яг гэвэл нөгөө нэг эн чинь нөгөө шүвгийн дөрөвт үлдсэн гэдэг утгаараа л хийж байгаа байхгүй юу? Яг үнэглэхэд. Тэ. Тэрнээс нэг тийм яг бас дуртай л байгаа л хальтаа. Зүгээр тэмцээн дээр л мэдрэгдсэн үнэлжсэн улс маань баг маань тэгж гарч ирнэ гэдэг чинь амар гоё байгаа байхгүй юу? Хүмүүсийн сэтгэлийг жинхэнэ хөдлөж байгаа. Жинхэнэ анхаарлын татж байгаа зүйл шүү дээ. Нөгөө нэг хожигдж байгаа хождог гэдэг шиг. Тэгээд нэг үе хамгийн амар солонгос өөртөө нэг мэгт ордог мэдсэн. Яаж мэдсэн гэсэн нээвэрс хайсан чи шууд 1 2 дугаар байрны гараад ирсэн гэсэн шүү. Манай нэг нээз манай Монгол 2-т ордог мордог гэдсэн бохгүй юу? Тэг чи яаж мэдчихэж байгаа гэсэн чи нээврээс хаад үзэхгүй гэхээр би залах уу юм аа. Эсвэл сонсчоо за тэг үснийг үзэл мэдчихсэн чи нэрэн гарч ирчихлээ. Айл хизээний бүр 1 2 дугаар байрмаар. Тэг хүмүүс чи мэдсэн мэс юм л солонгос сурдаг хүмүүс чинь. Сайх юм уу сайхан тэнэг болдог. Гэтэ Netflix-ээс үзэл мэдсэн бол эн чинь гоё ихгүй юу? Тийм ондоо ах тийм. Харах онцөг мөнцөг жоох өөрчлөлт. Би яг анханасаа мэдсэн сонссон байсан болохоор Монгол үлдчих юм ээ гэж 50 үдээдсэн аахгүй ягаад ч юм цаанаас. Нэг тиймэрхүү байсан шүү. Тэгээд нь штэ би нэг юм хідэн мэдээлэл жоохон зүгээр Facebook дээр өчтөр зүгээр Facebook ухаж агаад нэг айгүй тийм комботой юм болсон юм. Нөгөө нэг минутны юу?
Солонгосын минь. За нэг тиймэрхүү юм байсан. Одоо энэ нэг хүн бичсэн байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд баримтуудыг бичсэн байгаа гэх юм уу? Одоо би тэгтээ амар сайн санахгүй байна. Солонгосын баг бүр 2 жилийн өмнөөс энэ тэмцээндээ бэлдэж ирсэн багийн тамирчтай 2 жилийн өмнөөс сонгочихсон байсан энэ төр гэдэг жаа байхгүй юу? Тийм болохоор хит бүдүүн жинтэй ч юм уу те хит гонцгой туранхай хүмүүсийг ер нь бол оруулаагүй. Яг тийм байгаа. Тийм яг л чи дүү эмэгтэйчүүд нь ч гэсэн нэг тийм бүгдээр яг тэнцүү жинтэй. Тийм манах тэгсэн чи харал та. Өндөө хандаа дөлөөнөө ах хоёрыг харал та. Тийм тэгээ манай хоёр жижигхэн ах ч гэсэн тий жижигхэн тий тэгээ бусад багийн тамирчдыг ч гэсэн ер нь жоохон анзаараад хад тий сэлтийн тамирчин энтертэй байна энтер гэд бодохоор яг ингээд солонгосыг бүр ингээд амар бэлтцсэн байсан байгаа байхгүй юу. Тийм. Би энэ нэг юм хэлчих. Бүр мэдээлэлтэй орцсон байсан. Яг нь магадгүй заяа. Тэнгүүд яг нь энэ дээр ч заяа Netflix-ээр ингээд оруулаад манай Монгол мэдгүй хүмүүст Монгол гэдэг бас юм байдаг шүү гэдгийг талархмаар зүйл заяа. Тэгээ хоёрт гэх юм бол манай монголчууд бүр арай хитрхи нөгөө солонгосын тамирчид руу дайраад байгаа юм санагдаж. Солонгосын хүмүүс англиар тий та нар өстэй өмнө бэлтцсэн та нар өстэй өмнө бэлтээд ингэсэн мэддэг байсан гэж хитрхи тэгж дайрж майраад байгаад байгаа нь жоохон хэцүү санагдаад байгаа болчоосай плиз тэртээ тэрэнгүү сайхан Монгол гэдэг улсаа харууллаа тий хоёрдугаар байранд орлоо яг хожигл байсан байх л та тэгсэн ч гэсэн тэгэл ингээл жоохон талархаал хүлээгээл тэгэл дууга хүлээгээл авчаа штэ плиз дууга би бол баймаар байна. Тэгээд бас гэтээ бас нөгөө солонгосчууд бас Монголыг төрүүлээсэ гэж тэгж бодож исэн гээ сэтгэлдлүүд амар хэлсэн шиг. Яг нэг тиймсэн чи тэрнийхэн дооронд солонгос хүн солонгосоо л өөрсдийгөө л ер нь бол буруутгах юм шиг хинтэн өөрсөнтэйгөө л ер нь ингээд нөгөө нэг дотроо хагаралтна гэдэг шиг өөрсдийгөө л дандаа тэгдэм дөө гэж мэдэж байна. Тэгээд заяа үргэлжлүүлгүй. Хоёрт нь болохоор ингэж байгаа байхгүй юу? Хоёрдугаар үе дээр одоо ингээд нөгөө тэмцээн болгоны ингээ үе үеэр ингээд бичсэн байгаа байхгүй юу? Хоёрдугаар үе дээр сүрсэн онгоцны даалгавар дээр бүх хүмүүс 50 кг хайрцаг зөөж дээш гаргаж дээрээсээ ахаад цаашаа тээвэрлэх гэж асар их хугацаа хүч энерги зарцуулж байхад солонгос ганцаараа 20 кг-ийн шуудаатай элс сонгоод гүүгээд байсан учраас тэгээ нэг элс 20 кг тэгснэ хэлхээтэй 2 3 элс нь нийлээд 40-60 кг болчихж байгаа гэж байгаа байхгүй юу? Тэгээд хайрцагнаасаа хамаагүй хурдан зөөвөрлөгдөж байсан тэмцээн дуусах үед бүх багууд 50 кг хайрцаг голцоо зөөсөн бол солонгос хайрцагнаасаа 3-4 хайрцгийг л зөөсөн байсан. Харин элснээс 50-аас 60-ыг нь шуудаг зөөсөн байсан гэд энтергээд иймэрхүү юм бичсэн байхгүй юу? Энэ нь бол ингээл солонгос ер нь бол угаасаа л мэдээд орсон гэдгийг хэлээд байгаа юм шиг байна. Би ч гэсэн тэгж чинь сэжил хийж байгаа. Энэ дээр ер нь бол ийм комментгүй байх хэрэгтэй гэж байгаа юм те төгсөөл. Тий, энэ дээр бас нэг юм хэлчихье. Солонгосчууд өөрсдөө энэ physical 100 гэдэг юмаа хийжсэн. Тэгээд энэ 6 тамирчныхын 4 тамирчин энэ орсон баахгүй юу яг энэ дээр заяа. Тэнгүү тэр хүмүүс чинь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Бас дотроо буралддаг л байлгүй яг орхосоо өмнө боддог ч юм уу тий. Тэгэд жоохон ур чадварын хувьд нөгөө чадварын хувьд арай илүү байгаа тоххой юу. Солонгосчууд биднээс илүү туршлагын хувьд туршлагын хувьд ялтчгүй өмнө эн чинь орж исэн. Тэнгүүд ингээд жоохон бодож модоод ч тэр юм уу. Тэгэхээр энэ дээр тэгэл яг угаасаа хүрхий өөрсдөө л яц юм шүү дээ. Тэгээ яг заах ингээ манад бол хардах үндсэл нь байгаа заяа. Манай хүмүүсээ тэнгүүд та нар зүгээр дотроо л хардчих чадахгүй. Заавал тэрийг олон улсад гаргаал тэр Netflix энэ тэр доор нь тэгж бичээл та нар өстэй англиад тэглээ шаардлага нь надад байхгүй юм шиг. Бид нар дуурахгүй хин дуурах юм. Яа тэгэл дотроо л өнгөрч. Биднээс гадна хүмүүс дуурчлаа. Тийм үү. Олон сан бүгдээрээ бараг дуурчлаа. Энэ бол чит гэсэн тэгээ болохоо яасан гэж бүх хүмүүс дуурж байгаа бол бид нар ч гэсэн адилхан дуурах ёстой үстэй. Тийм биднээс гадна би нэг коммент уншдаг гэсэн. Эхний тэмцээн чинь ингээл өнгөрчихөж байгаа шүү дээ. Эднэр ингээ өөрсдөө ингээ жоохон давуу эрхтэйгээр ингээ хийгээд дуусчлаа. Хоёр дахь тэмцээний зохиол яг л адилхан юм. Тийм үстэй. Хоёр дахь өөр тэмцээн хийвэл дахиад өөрсдөө давуу эрхийг олгоод тэмцээний тэгвэл тэгэл олон улсын шүүгч мөгч бүх юм л оруулах. Харин тийм болохоор бид нар одоо дуурж ийж тэгж хийж өгөх байхгүй юу? Тэгвэл дугаар.
Сайн Би тэгтээ нэг дуурсан юм бол байхгүй л дээ. Юу чи дуураач. Чи дуураач амар юм. Тэгээ яхаа тэгж харж байгаа шалтгаан ганцхан солонгос тэргүүллүүдээ гаргаад бусад улс орн нь бол нэг гарахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор л Монгол төдийгүй бусад улс орнууд нь ер нь бол дуурч байгаа гэж би бодож байна л доо. Хүмүүс яалтчгүй үдцэн тэрэн дээр асуудал байгаад байгаа болохоор асуудал байгаа юм чинь угаасаа бид нэр асуудлыг ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж л асуудал шийдэх нь үстэй. Тийм болохоор тэгэл би бол дуурж байгаа хүмүүсээ заа яг хөө тэгэл дуурмаар байгаа юм чинь тэгэл дуурагдлаа яах. Тийм нөгөө талаасаа ингээд монголчуудыг танилж өгсөн солонгос улсдаа баярлаг биш бол баггүй юу? Тийм. Баярлж байгаа. Тийм, баярлж байгаа гоё байгаа. Тийм. Энэ тэмцээнд авахгүйс бол бид нэрийг хүмүүс мэдэхгүй. Тийм. Үнэ. Тийм, баярлаа гэж хэлж байгаа хүмүүс ч гэсэн байлээ. Тэгж комент бичиж хүмүүсээ тэгэл юм чи угаасаа хоёр талтай юм болгон хоёр талд хуваагдсан тийм болохоор аль аль нь байдаг гэдэг хүн болгонд л мэдж байгаа л үү. Тэгээ ер нь бас юм дээр зөв дуурах хэрэгтэй байхгүй юу? Хараал хэлээл мүү кимчиний хүүхдүүд мөхтгдгээс хэлээр тэгвэл Монгол дотроо яг хүнийг хэлэхэд гадаад зөвхөн монгол хэлтэй. Үгүй гэхдээ гадаадаар харин хүмүүс бичээд байгаа байхгүй юу? Гадаадаар кимчиний хүүхдүүд гэж бичиж байгаа. Англиар бичиж гэхдээ ер нь тиймэрхүү бичиж байгаа юм шиг үлээ нөгөө Монгол талаас нөгөө дөлгөө ингээд нэг залуу зохион байгуулсан гэдгсэн шүү дээ. Тэгээ тэр чин бүр өнөө өглөө би өөрөө тэр пост бишээ юуг нь постыг унсан байхгүй та нар ингээд орчихооч гэж тий харааж өрөхгүй хөөхөн боловсон ингээд бас дугруул болж байгаа хгүй манайхан ч тэгэлтэй баг юу юм уу кэш солонгос ч гэсэн сайн байсан гэхдээ миний бодлоор юм байна тэгж зөв дуурах байхгүй зөв дуурах яаж дуурайад байгаа зөв дуурах байхгүй манайх ч арай хитрхийн бүр хувь тамирчин нөрөнд айж мариад байгаа юм шиг л шүү дээ. Тэгэд ямар сандаа тэр нөгөө Монгол талаас зохион байгуулсан хүн чинь тэгээд тийм пост хийсэн. Тэгээ би тэрийг нь уншсан болоо яриад байгаа. Зүгээр л ингээл Facebook дотроо л манайхан нэг байдаг л нөгөө нэг юу яадаг хүмүүс л Facebook дотроо тэгж байгаа. Тэрнээс үнэхээр хилтэй устай тий олигтойхон шиг комент бичиж чаддаг хүн бол хизээш тэгэж тий задахгүй биш. Тий тэгэж хараал хэлж мэлээд дайрах. Тэрэц дээр бол зөндөлөл. Тэрэц яах вэ? Тэр ч одоо олон улсынх гэж би бол солонгосчууд л уншиж байгаа шүү дээ. Тийм л уншиж байгаа байхгүй юу? Солонгосын ард түтээ тэр тамирчсан уншдаг юм аа гэхэд ард иргэд нь уншиж байгаа байхгүй юу? Тэгээ солонгост ажиллаж байгаа монгол хүмүүс хэр байгаа л тэгээ дундтай гараа. Би тэгтээ тэрэц тэгээд нөгөө нэг юу лээ Facebook хоёрыг бол нэг тийм олон улсын хэрэглээ гэж боддог шүү дээ. Баг манай Монгол л үлдсэн юм санагдаад байна шүү дээ. Facebook надад бол Twitter чухал. Тэгээд Reel, TikTok чухал, Instagram чухал гэж боддог байхгүй би. Ялангуяа TikTok. За тэр яг гэж би нэг юм хэлээ. За уучлаарай дасалчлаа. Тэр хүмүүсээ нэг хоёр улсын харилцаа мод бол яг гэж төсөөлжсэн шүү дээ. Тэрэн дээр яг нэг манай Монгол солонгосоор би солонгос нөхөртэй монгол хүн байгаа юм аа. Тэгээд миний санаа зовж байгаа юм болохоор манай хоёр улсын харилцаа муудчих үедээ гэж би санаа зовж байна. Гэтэ ингээд та нар маань ойлгоорой ингээд улс болгонд муу хүн байгаа, сайн хүн байгаа. Тэгээд одоо тэр муу хүмүүсийн бичиж байгаа комментүүдийг тэгж хүн дээр тусгаж авахгүй, улс орныхоо хоорондын харилцааг муудахгүй ингээд байгаасай гэж би хүсэж байна гэсэн мэлээ. Тэгсэн чинь доор нь нэг солонгос хүн болохоор юу байсан мэлээ. Тэр чинь одоо угаасаа мэдээж тийм асуудал шүү дээ. Монголчсан маш сайн байсан, монголчуудын сайн байсан гэдэг бид нэр санал нийтж байгаа. Тэгээд энэ асуудлаар хоёр асуудлын харилцаа муудна гэж байхгүй угаасаа улс орн адилхан нөгөө нэг сайн хүн байгаа тийм болохоор битээ санаа зовоорой. Тэгээд монголчууд ч гэсэн үзээгүй хүн илүү их байлээ нэрээ солонгостэй үнийг хэлэхэд. Тийм. Physical Asia үзээгүй хүмүүс солонгостой их байлээ. Миний эргэн тойронд хүмүүс бол ерөөсөө огт үзээгүй. Огт үзээгүй. Тийм юм тэр. Тэгэл ер нь бол тэгэл бүхэл бүтэн ийм олон хүн байхад чинь тэгэл бүгдээрээ ч үзнэ гэж байх уу, бүгдээрээ бас Netflix-ийг хэрэглэнэ гэж байх уу. Netflix-ийг хэрэглээ бас айгүй багасаад байгаа шүү дээ. Монголын тэр нөгөө бас Монгол солонгосын харилцаа муудаад нөгөө нэг ажиллаж амьдарч байгаа хүмүүс нь муухай хандж юу тийм. Корона л биш бол нэрээ. Корона л тэгэж ер нь бол тийм хүмүүсийг үзээд эсвэл нөгөө нэг хятад солонгос шиг тийм харилцаатай байгаа ч шүү дээ тийм. Йоо тэр хятад солонгос гэсэн нэрээ. Солонгос хүмүүс хятадыг одоо яа үзгээ байлаа. Ямар хэцүү юм бэ? Бас тэгсэн шүү дээ. Тэгээд тэр муухай комент бичиж байгаа хүмүүс нь ер нь бол хятадууд байлаа бас бусад улсын хүмүүс байлаа. Тэгсэн байлээ тэрний доор нь заяа.
Мөрчих шиг. Гэтэ бүр энэ солонгосчууд чинь заяа Монгол гэснээс нөгөө нэг бүр хятад хүмүүсийг гаргамаар байна гэсэн чагсаал юу тэр физикл эйжен гэдэг мантай байсан яг үнэ. Тэгтээ бас яг хэцүү тий. Япон бас хятадыг хөөж гаргаад тэр хоёрын харилцаа. Яагаад хятад хүмүүсийг үзий ядаад байгаа юм бэ? Яагаад? Гүн цаад ид чинь орж ирчээ гимт хэрэг хийгээд байгаа юм шиг үлээ. Одоо энэ хүүхдийн хулгай эднэр чинь хятадаас гараад байна гэдэг хүмүүс уурлаад байгаа юм чинь. Хөөе хүүхдийн хулгай нэр амар ихсэн мэн гэсэн. Ер нь бол хүний хулгай. Тийм болгоомжтойгоор амьдрал үнэндээ хятад хүн шиг санагддаг та нарт. жоохон сайн муутай л бас тэтэ нэг амар тэгж сайн бол биш үстэй. Ер нь хятад бол хятад тийм ээ. Цаанаас л нэг цуснасаа л жоохон тийм байгаа гэдэг даа гэж бодогддог. Тийм. Тэгээд нөгөө нэг солонгосчууд ч нөгөө хятадууд нэг хэсэг алуулж ирсэн шүү дээ тийм. Тэгээд би тэгтэй шүү дээ. Япончууд алуулсан. Тэгээд бас нөгөө нэг хятадчууд бас тэгсэн юм шиг лээ. Тэгээд амар дургу. Солонгос Япон хоёртай амар дургу. Японд илүү дургу юм шиг. Японд бүр илүү дургу. Тэр чинь одоо яг гайгүй болсон юм шиг лээ л дээ. Нөгөө залуу хөлт дургу хүмүүс амар. Тийм залуучууд нь л гайгүй болсон. Яг бид нар ч гэсэн ялгаагүй шүү дээ. Бид нар ингээл нэмээ өөнөр хятад дургу. Гэхдээ бид нар бол бас гайгүй шүү дээ. Нэг учир зүгөө хужаанаар гэж юугээд тэгээд ахгүй шүү дээ. Гэхдээ цусандаа нэг юм боцоод. Тийм цусанд бол юм байна. Хаяас буцалнаа. Хаяас буцалгаа дуусахгүй. За тэгээд өө 1:30. Юу за бид тэгээд нэг юм ингэж дуусгахыг гэж бодсон. Гэгээлэг юм ярьж дуусахгүй за. Харин тэг гэгээлэг юм ярьж дуусгах гэдэг байна. Одоо ингээд хэдүүлээ Монгол баг тамирчтай ч юм уу эсвэл ингээд гоё нэг хэлмээр үг Монгол улс төрсөндөө ч юм уу нэг сонсох юм болоо ямар ч хэлэх үү? Тийм үгийг гоё хэлээд дуусгахгүй. За барлаас эхлэе. Эсвэл төгсгөөс. Миний ингээд талархаж байгаа юм бол энэ 900-д төрсөндөө би амар талархаж байна. Энэ 900 төрөхдөө би монголоороо ингэж бахархаж энэ нэвтрүүлгийг үзээд ийм подкаст хийсэндээ талархаж байна. Тэгээд намайг монгол хүн болж төрүүлж өгсөн одоо бурхан мурхаа юу байдیں۔ Тэр дээр байгаа хүмүүстэй ээж аав хоёртоо ээж аав хоёр тэр өдөр ийм гоё түүх соёлтой ийм сонирн болоод шүү. Монгол огшоод ишээ төрсөндөө үнэхээр их баярлж байна. Энэ бол одоо хүн болж төрсөн эдэлж болох хамгийн сайхан жаргалуудын нэг юм болов л гэж бодож байна. Үнэ. За шүү. Нэгсэгийгэнд ингэж талархлаа ш нэрээ. Ээж аав хоёроо тэр үед тэр цагт амаа жигэсэнд баяр талархаж байна. Учир хол бишээ. Хоёр монгол ном бүтээсэнд би баярлж байна. Нэг ийм би нэг өглөө ийм уншчихсан байхгүй юу? Морин дээр давхиад тэр мэдрэмжийг мэдрэхгүй та нар ингээд тал нутаг хараад тэр мэдрэмжийг мэдрэхгүй тэр чинь монгол хүмүүс л мэдэрдэг гэдэг шиг л хээр таалд тэгж морин дээр давхиад тэр чинь Монголын бас нэг амар омогшил байхгүй юу? Морь унаад давхиад дэлхийн талыг эзэлсэн шүү дээ манай монголчууд чинь. Тэгээд марлаатай адилхан ер нь монгол хүн болсондоо баярлаа. Тэгээд энэ тэмцээнд орсон бүх 6 тамирчтай бүгдэнд нь үнэхээр их баярлаа, талархлаа. Хоёрдугаар байранд орно гэдэг чинь үнэхээр мундаг ахгүй юу? Чин энэ нь зөвхөн нөгөө нэг тэр тэмцээнд оролцсон биш нөгөө бусад монгол улсуудаа төлөөлөө тэр хүмүүстэй ингээд бид нар ингээд дэлхийн тавцанд гарч чадах юм байна гэсэн сэтгэлийг нь улам төрүүлж өгч тэрийг дэмжиж өгсөн гэж бид бодож байгаа байхгүй юу? Би ч гэсэн одоо тэрийг үзэнгүүтээ би ч гэсэн одоо өөрийнхөө хийх ёстой юм хийгээ хичээх ёстой юм гэдэг сэтгэлийг амар их авсан. Салбартаа манлайлагч байцгаая манайхаа. Өөрийнхөө байгаа салбарыг гоё хөгжүүлцгээе гэдэг чинь л одоо энэ ахта бодвол гэж бодогдсон шин. Хүн болгон ингээл спортын тэмцээнд ороод ч юм уу Монгол улсынхаа нэрийг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэл өөртөөхөө чаддаг мэддэг зүйлээр гоё улсынхаа нэрийг гаргаж ивэл тэр чигийг санагдсан шүү. Би ч энэ дэр нөгөө нэг үнэхээр нэг хүн болгон чаддгүй ч гэсэн яаж хүн болгон Монголынхаа нэрийг муу явуулмаргүй байхгүй юу? Энэ тэнд новш царайлж очиж хэрэг төвөг тарьж агсан согтуу солонгосын мэдээгүүр хаана монголчууд арх ууж агсан согтуу хоорондоо зодтолж ийн гэхээр тэнд монгол хүн л байдаг байхгүй юу? Ядаж тэгмээргүй ядаж тийм дэлхийн давхцанд гаргадаг юм аа гэхэд ядаж
бүр нохон баасын тэр нэр хүртэл хутгамааргүй байна. Ийм гоё нөгөө түүхтэй оронд төрчөөд тэр түүхийг нь муухай зүйл харагдуулмааргүй аахгүй юу. Зөв өөр өөрсдөө дор дороо хичээгээл явчих тул болчихж байгаа аахгүй гадаадад амьдардаг хүмүүс л. Тийм. Хэцүү шүү. Гэтэ бас нөгөө өнцгөөс бодоод үзвэл хэцүү байдээ шүү. Нэрээ хүн нэрээ тоос өгдөг шүү дээ. Тэр бас хэцүү шүү. Гэтэ тэгээ манайхан бас дор дороо гоё хичээе те. Нэг мундаг байхгүй ч гэсэн ядчил нэг. Тийм ярим мундаг. Тэ. Улгаа ихгүй, удлаа ярихгүй гэж үг уурдмааргүй байна. Жохоо яриад байгаа. Нэг л уурдмааргүй. Хүн амтанд л уурдмааргүй байна. Хар тамхи хэмтэртэй орооцолтмааргүй байна. Нэг алмааргүй байна. Гадаад гарах юм бол чиний нэр биш Монголын нэр. Тийм Монголын нэр мэдээгээр гарахаар зүйл хиймээргүй байна. Тэгэл болоо. Өмнө Солонгосын мэдээгээр би дахиж Монгол. Тэгээд тэр яах бас нөгөө нэг одоо манай монголчууд бас ингэмээр байхгүй юу ядрагц дуустгүй тийм нөгөө сая нөгөө Солонгос жуулч очиод нөгөө Монгол нэг юм хоёр ах Монгол гүндүүгүү хоёр ахаад тэгж дээрлэх хүлмээргүй байхгүй юу тий одоо гадаадынхаа юм жуулчдыг жоохон нээлттэй хүлээж зүрх сэтгэлээ нээр манайхан та нар архины мөнгө асуумааргүй байна ёо гоё тэрэн дээр зочломтой шүү дээ тий тэг хүн өстой уус орон ивэнтээ бараантай гэдэг чинь хүн хүндэл байна тий тэр тийм хүмүүс сонсч бол жоохон зүрх нээгээд өгөөрэй. Яг эрэг мэрэг гараад лсэн мэт тийм. Одоо бол нэр аялал жуулчлалт өсөн шүү. Өсөн. Тийм болохоор зундаа төвччих. Зундаа төвччих. Жоохон шундалгүй бай тийм. Тийм шундалгүй аа яг би над чи ихсэн ярьчихсан байхгүй. Нөгөө гадаад хөнгөнгүүтээ километрийнхаа үнийг нэмждэг ч юм уу. Тэгмээргүй байна манайхан. Гуйж ийн. Яг адилхан хүн болохгүй байна. Тийм. Тийм болохоор сум бол тэгээл надад ч уус орн байж гисэн тэрний хідэн 0 мөлөө янзлаад манай тэр юу за 0 тийм гээ 0 харгуу маргуугаа басах ёстой юм санагдаад идэв шин бид нар өөрсдөө яад юм бид нар уусаа гадаа гараад бицсал тэгээд тэр чинь хөрсөндөө шингээл бордоо болоод тийм үстэй тэр дас та нар нэг гадаад жуулчинд муухай сэтгэл төрүүлчлээ хэд тэр гадаад жуулчинд хойдолд нь 10 хүн байла 10 хүнд нь зөв Монгол бүтггүй юм байлээ гингүүт нь явах тэр юугаа одоо шууд үнэлэмжээ буруулаад бэлтгэх ч юм уу тэгээд байгаа байхгүй тэгэхээр тэрийг нь л тэмхээ болмоор хэмжээнд нөгөө тогтчлтанд бас жоохон анхаарч зүгээр л хацлаа тий боржуур өсөөлөд өөр юм. Одоо ингэ сайхан уус төрчих тийм. За одоо намуу нэг сонсъё. За би болохоор угаасаа Монгол хүн болсноороо л бахархдаг. 10 жил түүхийн хичээлээ сонсоод сууж байхад л бахархдаг байсан. Тэгэл гэтээ энэ бахархал бас үе үе орж ирэх юм аа. Бас хүн дандаа бахархаад байхгүй шүү дээ. Би ч бас хүн шүү дээ. 24 долоо бахархаал би өстө Монгол хүн өстө ашгүй тий яаж Монгол төрсэн бэ энэ гэл 24 долоо бахархгүй өстө хаяас жоохон готроггүй байна л та. Гэтэ хизээч яг гэж Монгол хүн болж төрвөө гэж бол амьдралдаа хизээч бодож байгаагүй. Тийм үстэй. Тийм ээ. Тэгэж бол өстө бодож байгаагүй. Тэгэл саяны тэмцээн бол үнэхээр гайхалтай тэмцээн байсан. Тэгэл тэр 6 өнөр бол үнэхээр бахархаж гинэ үү. Тэгэл угаасаа баг болгонд чинь муу хүн байдаг, сайн нас байгаа. Гэтэ тэгэл яг тэр 6 хүн байсан тулдаа л өнөөдөр хоёрт орсон гэж бодож байна. Миний хувьд бол гэхдээ нэгт орсон л доо. Тийм. Яг тийм миний хувьд бол нэгт орсон. Надтай адилхан тийм бодож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тийм. Тэгэл мундаг байсан. Монголын залуучууд бас хийгээвэл хийдэг юм байна. Зорьсондоо л хүрдэг юм байна. Төвчээр гэдэг зүйл үнэхээр байдаг юм байна. Тийм. Ондоош л байна. Тийм. Ондоо юм байна. Тийм. Хийж бодогдлоо. Тийм. Тэгэл гоё эс шүү дээ. Уйллаа хэд өдөр сайхан л уйл. Бид сайн амар үсэн. Би нэг хөөлдгөө хүн. Би ч угс дандаа л уйлдаг л да. Тийм. Дандаа л уйлдаг л да. Гэхдээ гоёсан. Йоо би ингээл амар дуусгамааргүй байгаадах юм. Би ч дуусгамааргүй байна. Үнэхээр гоё байгаад байсан болохоор яаж тийм нэрээ шанталж яхад урам өгөхгүй тийм зүйл болсон. Тэгээ зөвхөн Монголын багч биш бүр яг үнийг хэлэхэд би ингээд ихний хідэн ангийн болохоор гүйлгэдсэн байхгүй өөр багууд дээр. Тэгээ сүүл рүүгээ ингээд бүгдийг нь үзэж байгаа байхгүй юу. Бус багуудаар ч гэсэн амар бахархсан. Тэр багийн одоо улсын хүмүүс ч гэсэн амар бахархаж байгаа гэж би бол найдаж байгаа байхгүй юу. Үнэхээр дор дорноо үнэхээр хичээсэн. Хүн чинь те өөрийнхөө төлөө хийдгүү мөртлөө улс их орныхоо төлөө ямар амар үйд юм бэ гэдгийг бол тэрэн дээр л амар мэдэрсэн. Тэгэл улс болгон өөр байдгийм байна. Зан араншин, юмд хандж байгаа хандлага, сайн ч зүйл харагдлаа, муу ч зүйл харагдлаа. Тэгтээ тэгэл бүгдээрээ үнэхээр гоё байлаа.
Гэтэ сүүлийн тэр үр дүн бол жоохон новшин байлаа. Гэхдээ тэгэл явах те гоё ялаа. Монголыг бүх хүн мэдчихээн гэдэг нь. Бидний хувьд бол яг яалтчгүй ялагч болсон л доо. Тийм тий. Монгол ард түмэн Өөрсдийгөө таниулчлаа. Дээрэс нь тэр тэмцээндээ бас ингээд юу байлаа. Ер нь олон талаараа бид нар бол амар ялагч байсан юм байна энэ тэмцээнд. ялагдсан юм шиг ялагдлалтай. Ялалт байлаа тий. За одоо ингээд дуусах уу даа. Яа харин тийм ээ. Үнэхээр дуусахмааргүй санагдаж байна. За баяртай. Баяртай. Баяр. Шүү. Yeah.